За юу яцгаана Rusty Talks подкастын 129 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр өнөөдрийн дугаар дээрсэн маань зааж байгаараа би нэг төр ингээд тавьчихээ сонсож байгаа хүмүүс. Йоо. За юу байна? Тайванда ажиллаа гэд. За ажилтаа үгүй. Давгүй. Гайг болцсон ба. Яцсан байгаа? Гайг болцсон ба. За болж чигдэрсэн аа. Nice. За Rusty Talks подкастын ингээд шинэ дугаар ерөөхдөө эхэлж байна. 129 дахь дугаар болж байна. Уг нь яг доктортой явна гэж зорьсон. Тэгээд сүүлийн дугаараар ууг нь тэгэж ярьжсэн. Тэгээд нэг мэтгэд бас чадахгүй боломжгүй явсаар хагаад юу яачих юм аа. Нэг мэтгэд бараг сар болчихж байгаа юм байна шүү дээ. 9 сарын 16 сүүлийн дугаар гарсан байгаа. Ийм байна. Тэгээд энэ хугацаанд бол манай Patreon-уудын юм бол групп маань эхэлсэн байгаа 10 сарын Patreon ерөнхийдөө ингээд ихний юм бол өнөөдрөөр эхэлж гэнэ гэж хэлж болно. Тэгээд асуултууд оруулаад тэгээд үйл ажиллагаанд оролцоод эхэлсэн байгаа. Эхнээсээ тэгээд юунд болохоор Patreon-ийн хувьд бол манай юунд Хөхөө киноны тусгай үзүүр тэгээд нээлтэнд бас оролцохоосон давуу тал бас тэгэж боломж нь олцсоосаас гаргаж өгсөн байгаа. Тэгээд дээрэс нь одоо юу яасан байгаа? Quiz Wars маань болсон байгаа. Гэтэ Quiz Wars дээр нэг манай эдээс яг Patreon-уудаас яг оролцсон. Гэтэ зөвхөн Pop Culture Club group-ийн эдээс те манай одоо сонсдог гэх юм уу. Дадаг хүмүүс дундаас бол ирсэн хүмүүс байгаа хаа. Тэгээд юу маань Quiz Wars маань бол одоо юу яа? Удахгүй үргэлжлээ нэг удаа болсон. Тэгээд түр зогссон байгаа. Quiz Wars дээр дэлэн байсан те. За Quiz Wars-ын юу experience болчих. Score launch дээр нэг удаа хийж амтсан 15 ширээ баг оролцсон. Тийм олон ерөөсөө орсныг төсөөлөв гэсэн. Орсон тэнцээсэн бүх хүмүүсийг бол бүгдийг нь оролцоод байлгаж байсан. Нилээ эхлээд ер нь баг бэлтгэлөө утсан баг та. Тэгэл амар их санаарч байгаа. Тэгэл нэг гайг болчихсон. Тэгээд юу зүйл ажиллагааны бодлого байсан. За тэгээ Quiz Wars маань бол 10 сарын 26-наас эхлээд эргээд үргэлжлэх юм шүү. Score Lounge дээр явдгаар явахаар болсон. 26-наас гэдэг нь 2 дахь өдөр байгаа. Тэгээ 26-наас эхлээд 7 хоног болгоны 2 дахь өдөр явахаар болж байгаа юм шүү. Тэгээд Pop Culture Club маань бол хэсэг бас нэг 2-7 хоног бол зохицол авсан. Тэгээд энэ 7 хоногт буюу 10 сарын 17-нд бол Anjuna Book and Art Shop дээр coffee shop дээр үргэлжлэнэ. Тэгээд энэ 7 хоногийн сэдв нь бол art болон indie films гэсэн сэдвийг сонгосон байгаа шүү. Тэгээд Patreon-уудаа баярлалаа. Patreon-уудын credit to podcast-ын төгсгөлд явна. Patreon-уудаа баярлалаа. Тэгээ Patreon нэгдэх боломжтой шүү. Сонирхож байгаа бол Rusty Talks хуудасаар Facebook-оор холбогдох боломжтой. Хоёр төрлийн левелтэй байгаа. Тэгээ янзын одоо давуу талтай хоёр төрлийн юм левелтэй юу болвол Patreon level бол гарцсан байгаа шүү. Тэгээ одоо ер нь бол итгэвч 11 сараас бол бүр итгэвтэй ингээд явах юм аа. За юм байна. Тэгээд юуны хувьд бол Patreon questionnaire эхлэе гэж бодож байна. Өнөөдөр яг нэг асуулт байгаа. Тэрүүгээр эхлэе. За тэгээд манай хамгийн анхны одоо эхний Patreon-уудын нэг их сайхан баярагийн асуулт байна. Хоёр асуулт байгаа. Halloween-тэй холбогдлолтой дурсамжинд үлдсэн кино юу байдаг вэ гэж. Гой асуулт байна. Stranger Things season 2 юм да. Nice. Stranger Things ер нь гоё те. Тийм season ялангуяа season 2. Тэр нэг Ghostbusters гээл яг тэгж хэлдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэр аваас. Надаа нөгөө юу гээд Trick or Treat гэдэг кино байдаг шүү дээ. Тийм. Одоо anthology гэх юм да дотор өөр story-нуудтай нэг жижигхэн мангар шиг юмтай. Тэгээ тэр айгуу гоё санагдчихсэн. Нэг би өөрөө нэг тийм амар horror киноны фан бол биш яг. Гэхдээ нөгөө нэг цөөн хитэн яг сайн гэж одоо үнэлэгдэх ч юм уу те. Сайн хийцдэг гэх юм да. Ер нь үзэх хэрэгтэй. Зөвхөн яг нэг аим шин киногээ шууд үзчихдэг. Сайн хийцдэг гэж үнэлгээ авсан нэг юм уу. Эсвэл өөдөө юу гэдэг хүмүүс ярьж байгаа юм уу. Үзэхэд зорддог. Тэгээ Trick or Treat-ийг бол тухайн үед тэгж нэг бодоогүй. Яаж үзсэн бэ гэхээр ягаад дурсамжтай вэ гэхээр MMF-ийн халуун нүсэн. Тэр 2011 билүү 2 онд байгаа. Одоо нэг ядуу батад 10 жил мэл болцсон байна. Тэнгист болж исэн. Тэгээ тэр нь ингээд наана хоол унд модтай парти мартитай тэг өнгөтэй цаашаа үргэлжлээ кино утсан байхгүй.
Тэгээ тэр кинон Trick or Treat байсан. Тэгээ тийм болохоор Trick or Treat айгүй үлдсэн. Тэгээд сүүлд нь эргээд харахад айгүй сайн кино гэж ярьд юм байлаа. Trick or Treat-ийг. Тэгээд би бол их амар сандаггүй байхгүй юу. Тэгтээ ямар ч сан гоё байсан. Нэг аргу бол байгаагүй, фан байсан. Тэгээд ивент нь тэр чигээрээ айгүй гоё байсан. Ер нь бол пицца амар гоё байсан. Тэгээ би уужмаа. Ер нь л амар гоё. Тэгээ бүгд ингээд хүмүүс амар нөгөө юм яатсан. Халуунаас болохоор ингээд дөрөвдмөр тойрж мөрцсөн. Би бол тухайд cosplay юм бол хийгээгүй. Гэхдээ ер нь бол хийжсэн гой санагдчихсан. Stranger Things season 2-ын маркетинг угаасаа халуун дээр байсан баха. Тэгээд 10 сард гарч ирсэн санагдчих. 10 сард уу? Тийм халуунаар давхцуулж гарч ирсэн баг тэр хэвцээ. Тэгэхэд бол амар гоё байсан гоё. Тэгээд яг season 3 ч болохоор илүү 100-ны явтаа шүү дээ. Тэгээд тэгэж гарч ирсэн. Stranger Things юм байна яг. Nice. Тэгээд хэдүүлээ уулна бэлдэж амжсан бол халуунаас бол гарах гэдэг. Одоо тэгээд үнэхээр айсангүй те. За дараагийнх нь 20 дахь асуулт нь ямар device технологиг өмнө нь авч байхгүй яавдаа гэж одоо бодогддог вэ гинэ. Nice. Ямар device технологи би юу одоо бодсод байгаа сте. Тэний концепт ерөөсөө ойлгодог таалагддаг. Гэхдээ хэрэгжилж үзэхээр их амар юм шиг санагдаад. Гэхдээ тий би бас яг тийм байсан байхгүй. Би ерөөсөө яг нэг юм wireless buds нэг тийм ерөөсөө фан биш. Тэгээд яг ингээд уус wired чихвчтэй тэгээд яг нэг Bluetooth чихэж авсан. Тэгээд тэр нэг гол нэг сүртэй мундаг шахгүй чип чихвч. Тэгээд байж байгаа сая Samsung-ийн нэлээд юмнууд хэрэгжилж байгаа. Тэгээд маа найз Buds Plus байсан байхгүй юу? Тэгээд би ерөөсөө анх удаага юу яаж байгаа нь Buds хэрэг юм нөгөө нэг юм wireless чихвч хэрэгжилж үзэж байгаа нь Buds Plus байсан. Тэгээд яг зөвхөн би нэгэн Samsung-тайгаа амар нөгөө би нэлээд судалсан байхгүй Samsung-тайгаа софтвер талаас яаж ажилтсан ямар давуу талтай инээ тэрэг. Тэгээд за окей найдас авч байгаа юм чи ямар ч үзээ даа гэж бодоод ингээд нэг тийм open minded үзсэн байхгүй юу. Тэг үзэж бүр амар гоё юм бэлээ. Яалчгүй давуу талтай тэгээд ингээд амар амрын хувьд бол амар. Гэхдээ wired чихвчнээс мэдээж сул талтай юмнууд бол байгаа. Гэхдээ ерөнхийдөө амар юм бэлээ. Тэгээд амрын нь бол мэдээд байгаа. Гэхдээ авахгүйгаа бас мэдээд байгаа. Тэгээд би Buds нэлээд хэрглэж хагаад Buds Plus хэрэглээд бүр нэлээд гоо гарт ороод бүр тасныхаа дараа сая юу яасан. Buds Plus-а зараа тэгээд Buds Pro авсан. Ер нь бол нэлээд зорж level ахиулж. Тэгээд бүр амар happy байгаа. Ер нь бол айгүй амар яалчгүй амар юм бэлээ. Тэгээд яг wired чихвчний мэдээж давуу тал гэх юм бол sound quality яг ингээ бүр high quality сонсно гэвэ шүү дээ. Бүр яг high quality сонсно гэвэл мэдээж wired чихвч илүү. Гэхдээ сүүлийн үеийн wireless earbuds бол нэг амар дутхгүй яг ингийн хэмжээнд дуу сонсоход шүү дээ. Бүр амар pro level сонсохгүй шүү дээ. Тэгэхэд бол нэг амар дутхгүй. Гэхдээ батарей мэдээж дуусна гэсэн асуудал гарна. Тэгээ дээрэс нь юу гэдэг амар bass messтэй байдгүй гэдэг ч юм уу те. Яг Sennheiser-ыг авал алгалах л та. Тийм. Тэгээд яг нэг юм янзаас би яг өнгөрсөн жил одоо бараг жил болчихж байгаа хаа Galaxy Tab авсан байхгүй. Тэгээ миний болохоор нөгөө нэг mid range нэг тийм амар хурдан үзүүлэлттэй ерөөсөө биш. Жижигхэн 10 инч. Гэхдээ гол юм нь болохоор амар гоё саундтай, амар гоё дэлгэцтэй. Гэхдээ удаан. Тэгээ зүгээр энэ дээрээс яасан юм нанзаас юм юу гэхээр таблет юу н хэрэгжилж яахгүй яа гэж бодсон. Илүү шүү дээ. Яг би яг энийг энэ entry level одоо бол би яг нөгөө илүү зардлаар илүү бүр high end-ийг авах илүү ихтэй болж эхэлж байгаа байхгүй. Яг тэгэхээр би яг юундаа хэрэгжилж чадах юм байна, юунд давуу талтай энэ таблет, юунд хэрэггүй юм те. Яг мэдгүй юм бол мэдгүй шүү дээ. Яг хэрэгжилж мэдж байгаа байхгүй. Тэнгүүд одоо надад илүү үзүүлэлттэй юм байх юм бол илүү зүгээр. Би ер нь бол яг юун дээр тэгсэн. Чихвч юу хоёр дээр таблетаар яг ингэж аахгүй entry level үзээд тэгээ за окей ийм зүгээрээд юм байна энэ дэми юм байна энэ тэрэ гэж жагаад тэгээ одоо level агуулгатаж байгаа. Гэхдээ одоо бол чихвчээ хэсэгтэй апдейт хийхгүй. Тийм ер нь бол таблет гэхдээ яг iPad надад байсан л да хоёр гэхдээ тэр үед айлд яг хоцрогдсон байсан юм аа. Тэгээ би нэг Apple юм хэрэглэдэг. Тийм ер нь бол таблет яг хэрэгтэй үн амар зүгээр юм бэлээ. Би нөө юм унших тэгээд юм үзэхэд бол яг кино мөн үзэхч зүгээр нэг тийм амар high level production биш цувралууд байдаг шүү дээ. Тэднэрийгээ үзэхэд тэгээд дээрэс нь YouTube үзэхэд амар гоё юм байна. Тэгээс амар high level production тийм мэдээж жижиг дэлгэцээ үзэхгүй шүү дээ. Боолгот зурагт мөртээр юм үзэв. Гэтэ би юу чихвч гэвэл юу бодод. Нөгөө Beats-ийн Power Beats Pro амар гоё юм байна. За нэг юм бүрэн кейгээ цагаарах шиг тэгээд дундуур ингээ орогдсон загвартай. Тэрний ер нь зөв review дээр харж байгаа. Тэр нь Beats Travel гайгүй загвар юм. Nice. Дуурал муурлахаар хийжсэн. Wireless-аас. Nice. Жижигэн чихвчэл аймаг юм. Over the head тийм дээгүүр юм шүү дээ. Эсвэл бүр жижигэн Beats Pro юу? Бүр нөө жижигэн Buds уу? Тийм, Power Beats.
Тэр яг зөв нэг тийм спорт гүйж мөгөд бол аягүй зөв. Тэгэд бадстай эвгүй юм байлаа. Яг бүгдийг л үзэж мүздгүүл юм болол чихэнд яг тогтож магтсан бас яг одоо энэ про хүртэл ингээд яг гоё таардаг мөртлөө хитрхи хинээж минэж штэ. Тэнгүүд нөө булчин чи ингээд нөө чихрүүгээ дарж байгаа штэ. Тэнгүүд суларчтай юм байлаа. Инээгээд байхаар гэж жоо суларчтай. Тэр нь жоохон ядаргаатай юм байлаа. Тэрнээс нэг тийм амар асуудал гэсэн юм байна. Тэгээд яг хөө мэдээж боломж нь байхаа хөрвөл тэгэл олон юм авах байсан байлгүй тий. Боломжгүйгээс болоод аваагүй юм бол зөндөл байгаа л да. Боломж нь байсан бол одоо юу гэдэг PlayStation машин төрүүлж авч ирсэн. Nice. Чихрүү ингэж нөгөө яадаг чихийг тойрж байгаа юм шүү дээ. Nice. Энд чих жоохон ядраадаг байж магадгүй тий. Дарахаар яад юм бол. Энэ зөөлхөн байт юм байна. Тийм. Тэгвэл бүр тухтай байна тий. Гайгүй юм. Power Beats Pro. Тэгээ Beats-ийн ганц юм амар үнэтэй байдаг тий. Эдгээр гайгүй юм лээ. Тийм. Тэгвэл болж штэ. Beats бол айгүй гоё. Нөгөө дуу сонсоход амар урамтай нэг тийм нөгөө нэг bassтэй дууралтай. Энэ бол ялч bassтэй тэгээд дүүний үжигс ер нь боломж юм. Тэр нь 300-аас 400 дотор л авчихлаа. Юун дээрээс энэ Buds Pro бол манад дэлгүүрүүд дээр official дэлгүүрүүд дээр нь амар үнэтэй байгаа байхгүй юу? 600,000, 580 мая гэсэн. Тэгээд юу яхаар авчихл юм бэлээ. Солонгосоос захиалаад авчулчихдаг газрууд байдаг юм бэлээ. Тэгээ би чи юу яагаад авчихсан шүү дээ. Хэдээр авчлаа? 430 авчлаа. Бас гайгүй авсан. Яг заримдаа аз таарахаар нөгөө нэг авчирсан хүмүүс зард юм аа. Тэгж сайн нэг хүн 400 зарчихсан. За тэр ч яг. За энэ асуултаа тэгээд дуусгая. Тэгээд эхний трейлер. За подкаст жоохон юуг удсан болохоор юу яагаад байна? Жоохон төсөрч. За эхний трейлер болохоор Injustice гэж тоглоом байдаг тийм маш амжилттай франчайз тоглоом байдаг. Тийм эхний Injustice Gods Among Us эхнийхэн тоглоом. Тэгээ хоёр нь болохоор зүгээр Injustice 2. Тэгээ би сонирхолтой мэдээ болоход яг саяныхтай холбогдож байна. iPad байдаг гэсэн шүү дээ. Одоо чи мэдэн шүү дээ iPad 2. За. Энийг эн чинь надад одоо Америкээс нэг их явуулахад аль хэдийн хоцорсон байсан байхгүй юу? Тухайд нэг хэрэглээ байлцсан юм явуулж байгаа. Тэгээ 14 5 онд ч лөө дээ. 14. Тэгээ энэ дээр би Injustice Gods Among Us-ыг Final Boss хүртэл тоглосон. Яг миний анхны одоо яг мобайл гейм баггүй яг одоо зорж тоглосон мобайл геймүүд нэг Snake Make биш бол тий. Тэгэд амар орж тоглож байсан. Тэгээд iPad 2 дээр тоглож байгаад яг юу хүрчихсэн. Яг эцсийн Batman байдаг шүү дээ сүүлийн босс нь Gotham. Тэгээд би тэр Batman-ыг үнэхээр бүр яаж ч үзээд бараагүй. Бүр үнэхээр бүр яаж ч үзээ бараагүй. Тэгээд яагаагүй тоглохгүй нэг хэсэг хайцсан шүү дээ бүр үнэхээр барахгүй болоод тэгээд хайцсан байжаа сүулдэ тэгээд энэ нь ч хоцроо хоцогдоод хуучраа тэгээ инээ тэр. Тэгээд одоо бол миний iPad 2 байгаа. Wi-Fi орно. Ном уншиж болно. Тэгээ өөр юм байхгүй. Wi-Fi яг нэг сайт майтад руу нэг хотлоо оноо орчоод байгаа юм. Тэгтээ өөр юм байхгүй. Тэгтээ өмнөх остогоос бол гайхуу гэсэн баг тийм. Өмнөх хүлэн систем тэгээс. Тэг апдейт хийгээгүйсэн бол арай гайгүй байсан байна. Тэр iOS 6 муратгаа байсан бол гайгүй байсан мөр. Тийм сүлд нь тийм мэдгүй энэ ч одоо хэд дээрэж байгаа ямар ч апдейт хийж мэт. Тийм байгаа. За тэгээ Injustice яг юуны хувьд бол энэ Injustice-ийн кино нь бол гарцсан. Blu-ray DVD-гээр бол ерөнхийдөө гарцсан байгаа. Гэхдээ яг тухайд бас ярилцаж амжаагүй болохоор ярих гэж бодсон. Тэгээд трейлер нь ямар санагдчих. Ер нь Injustice-ийн story чамд ямар санагддаг вэ? Тэгээд энэ тоглоомны трейлер ямар санагдчих. Тоглоом киноны. Injustice ер нь яг тоглоом нь бол нэг яг дуусаагүй гэхдээ нэлээд сайн явуулжсэн. Тэгээд story бол үнэхээр epic story гэж Injustice тэгээд энийг харж байхдаа ерөнхийдөө тэр story яг харагдчихлаа. Яг ерөнхий агуулгатнаа. Гэхдээ нэг гайхаад байгаа юм ягаад ингэ бүрийн хэмжээнд киног хийчихсэн юм бол одоо цуврал мөр шүү. Тийм. Цувралсэн бол илүү гоё детальтай болох байсан болоо. Тэгээд бас амар epic story шүү дээ. Тэгээд тэр нь яг ингэ бүрийн хэмжээний кинонд багтаа таарч байгаа юм болоо. Тэрхий шахацсан баг. Тэгээд гоё юмнуудыг хаалгацсан баг хэл гэсэн юм байна. Ядарч нөгөө нэг Dark Knight Rises хийсэн шиг хоёр парттай ч юм уу тийм. Парттай ч юм. Ямарсан л илүү сонгоцсон бол илүү гоё юм л үзсэн баг. Red саний нөгөө нэг Long Halloween ч бас хоёр парт байсан шүү дээ тийм. Яа тэгээд одоо багтаас л гэж үзэж байгаа юм лээ. Тэгээд юу юм бэ штэ. 19-нд гарах хэрэгтэй байсан юм байна. Тэгээд 9-нд лик хийсэн юм байна. Бүтнээрээ. Тийм баха яг торрент брэнд байгаадсан байхгүй. Эний хин лиг хийжтэй юм бол тэгээд. Тэгэхгүй тэгэл одоо дотроос л те. Дотроос.
Тэгээ надад бол сонирхолтой яг зүгээр нэг трейлер нэг амар онц сүртэй гэхээс илүү зүгээр Injustice-ийг кино болгож байгаа нь фан тэгээд үзмээр санагдсан. Санаа Injustice л гэдэг тэр л. Тийм. Тэгээд энэ юу DC-ийн анимашнууд яаж явах юм бол гэдэг айгу сонирхолтой байна. Яг сайн нэг том нөгөө нэг ээлжилж гарч байгаа жижиг кинонуудаас гадна нэг том universe явж байгаа дууссан шүү дээ. Justice League Dark Apocalypse War-оор дууссан. Одоо ингээд тусдаа дандаа яваад байгаа. Тэгээд нэг үргэлж явандаа дахиж universe явах юм болов уу эсвэл яг одоо явж байгаа шиг ингээд тусдаа явах юм болов. Чи тэрэн дээр юу гэж бодож байна? Ямар зүгээр. Одоо ингээд яг угаасаа л тусдаа явж исэн л та тэрэн дээр нэмээд университет яваад шүү дээ. Одоо айл айл нэг юм. Чамд яг яаж явал зүгээр санагдаж байна. Одоо ингээд яг фэний хувьд. Одоо ингээд яг ингээд бие дагаад бүгд ингээд гоё юник нэгнээс ялгарсан. Тиймэрхүү байдлаар ингээд тусдаа нэг амтай явал арай өөр байх болов гэж бодож байна. Ер нь бүгдээр тусдаа л байл гэж бодож байна тийм. Nice. За дараагийнх нь болохоор би зориулж ерөөдөө оруулсан байгаа товчхон яриад дуусгах. Тийм надад чийл ярих гэдэг. Тийм. Ярьжсэн. Тийм. What happened Brittany Murphy гэд юу байгаа? Баримтат одоо мини цуврал байгаа. Юутай 2 эпизодтой баримтат цуврал байгаа. Тэгээ энэ болохоор Brittany Murphy гэж жүжигчинд юу тохиолдсон, юу болсон талаар ерөнхийдөө баг анхны яг нэлээд юм одоо зорж хийсэн баримтат одоо кино юм цуврал болж байгаа. Тэгээд манай хэд зарим нь мэдгүй байж мэдгүй байх. 95 онд гарсан Clueless гэх киногоор амар од болж гарч ирээд тэгээд нөгөө хиний Angelina Jolie-гийн Oscar авдаг Girl Interrupted дээр тоглоод тэгээ 2002 онд гарсан одоо манайхан өстө жиггээ сайн мэддэг Eminem-ийн тоглолт нэг 8 Mile дээр гол дүр эмгтэй дүр тоглолт нь шүү дээ. Brittany Murphy. Тэгээ ер нь бол бас өөр олон кинонод байгаа. Тэгээ ер нь бол 2009 онд нас орсон. Тэгээд дөнгөж 32-тай байсан. Тийм бүр амар мундаг гарчсан. Би энийг бүр айгүй сайн сандаг. Юу бас нэг жоох одоо нас орсныг нь айгүй сайн санаж байна. Тэгээд City дээр нэрээ бас тоглолт шүү дээ. Тэгээд айгүй мундаг гарч ирсэн, сайн жүжигчин байсан, анхаарч их татчихсан, хөөрхөн эмэгтэй байсан. Тэгээд ерөөдөө айгүй гинт учир битүүлгээр нас орсон. Тэгээд яг албан ёсны өвчин болохоор нас орсон одоо шатгааны нь болохоор тэр пневмония антер гэдэг тэр нэг хордолтонд болсон гэдэг шалтгаантай яатсан юм бэлээ. Зарсан бэлээ. Тэр гэр амьдарч исэн гэр мөрт нь ингээд нөгөө мөөгөн зур ургаж моргоц бүр ингээд шижгэн болсон заяа. Гэр нь бүр амар үзлийн нөхцөлд амьдарч исэн. Тэгээ мань хүнээс босон биш нөхрөөс нь босон гэд айгүй олон хүмүүс тэгж ярьдаг нөхрөний амар учир битүүлэг багий. Тэгээ яг нэг хэсэг Brittany Murphy ингээд нөгөө амар им гинэн цагаан айгүй им гоё эмхтэй те залуухан те од болчоод те нөгөө карьераа барьж явахын тулд бас нэлийн өөрөг хэсэг алдчихсан. Тэгээ тэр үедээ ингээд им жоохон уналттай үедээ тэр залуутай танилцаад тэгээд ер нь бол нийлцсэн тэгээд гэрэлж мэлцсэн. Тэгээд тэр нь ингээд амар учир битүүлэг амар сонирн багий. Ерөөсөө амар бүтггүй хүн байсан. Тэгээд мань нэг амар контролддаг ингээд тэгээд сүүлийнхаа баг жил хагасын хугацаанд баг гэр мөрөөсөө гарч мараагүй. Юу болсон мэддэхгүй. Ер нь юу ч хийж хаана явжсэн мэддэхгүй. Тэгээд тэр гэртээ баг гарахгүй болцсон. Тэгээд тэр гэр мөр бүр ингээд амар даван болцсон байсан байлээ. Сүүлд нь ингээд нөгөө нас усныхан дараа яхад. Тэгээд ер нь бол албан ёсоор одоо хүн нэрхийсэн гэж үзээгүй. Ямар нэг байдлаар. Тэгтээ ер нь бол хамгийн том сэжилж байгаа юм яг нөхөр нь энэ нөхцөл байдлыг үүсгэсэн. Тэгээ баг алсан ч гэж магадгүй энэ төргээл амар их юм ер нь байдаг. Тэгээ одоо хүртэл ингээд 100% ерөөсөө юу яагаагүй. Одоо цэгцрээгүй гэх юм уу та хэрэг нь юу болсон ийм байдаг. Тэгээд нэлээд л од болж байсан ч үжигчин. Тэгээд мань хүний талаар ер нь бол баримтат кино хийж байгаа юм байна. Тэгээд яг хуу бас давгүй сайн уран бүтээлчл хийж байгаа юм байна. Тэгээд бас сонирхолтой гайгүй одоо сайн уран одоо юу баримтат киноос гэж найдаж байна. Тэгвэл баримтат кино заримдаа бас хийц муутахаар айгүй хэцүү байдаг. Ялангуяа чухал сэдвийг хөндөж байгаа үед чухал сэдвийг хөндөөгөөсөн ч гэсэн сая сүүл Naomi Osaka-гийн баримтат кино зурлал гарсан. Netflix дээр. Тэгээ би Naomi Osaka-г айгүй их дэмждэг. Бас айгүй мундаг тамирчин гэж боддог. Тэгээд айгүй зөв сэдв хөндөж зөв юм дээр ярьдаг гэж боддог. Тэгээд докюментарийг амар хүлээж аваад зорж үзсэн бүр амар муу зурлал байсан. Баримтат зурлал бүр үнэхээр муу хийцтэй. Тэгээ тэрийг хүдсэн хүмүүс баг Naomi Osaka дургу болохоор ч юм уу тэ магадгүй. Би бол надад тэрийг өөрчлөхгүй л тэ. Би бол тэрийг зүгээр яг докюментари гэдэг талаас нь хараад айгүй муу гэж харж байгаа. Naomi Osaka янз бүрийн өөрчлөлтгүй гэхдээ хүн архан бол тэгэхээр тийм болохоор яг Brittany Murphy-гийн тухайн юг сайн хийгээсээ хийсэн байгаасаа гэж найдаж байна. Би бол яг хувьдаа энийг үзээд өнгөрөх бах. Одоо манай сонсогчд яг манай подкастыг сонсож байгаа үед бол баг орцсон байх бах 10 сарын 14-нд орох юм байна HBO Max дээр. Ер нь бол тэгээд яг тухайд Brittany Murphy-г мэдчихсэн эсвэл кинонуудын
Үдчихсэн хүмүүс байвал бас үзээрэй зөвлөе. Тэгээд Just Married гэдэг энэ хинтээ Ashton Kutcher rom-com тус тоглож ирсэн. Happy Feet дээр дуу оруулж ирсэн George Miller-ийн найруулсан. Ер нь бол айгүй мундаг гарч ирж байсан юм. Жүжигчин байсан. За дараагийнх нь харамсалтай юм байсан юм байна. За дараагийнх нь болохоор Netflix-ийн киноога Night Teeth гэдэг нэртэй одоо шөнийн шүд гэх юм а тааш тий. Амар суу гарчихсан. Суу харагдсан аа. За энэ талаар сэтгэлээ болцооч. Ямар ч юун суу харагдав. Би бол яг эсрэгээр нэх чинь гэж. За ямарсан вампиртэй юм шиг байна тий. Тэгснэ тэр нь амар тийм трейлер болоод байгаа шин болохоор тэгээд тэр ашигласан аймай доо ер нь тийм амар pretentious кино шиг зогссон. Тэгвэл тийм гараал өнгөрдөг кино шиг харагдсан. Тийм. Надад болохоор амар фан айдиа санагц. Яг вампиртэй кино. Тэгээ зүгээр one night гэсэн айдиатэй кино зөндөд ч нэг шин нэг орой нэг өдөр ч юм уу их үйл явдал нь болж хурдан темптэй ч кино байдаг. Амар удаан темптэй ч драманд байдаг. Зөв ерөн сонирхолтой санаа. Тэгээ энэ болохоор нэг шин болж байгаа амар хурдан темптэй акшн триллер кино байгаа байхгүй. Зүгээр хоррор тэрийг нь хоррор элемент оруулаад вампир оруулсан. Тэгтээ vampire кино гэхээсээ илүү зүгээр нөгөө хоррор триллер. Тэгээ надад тэр сонирхолтой санагдсан. Яг вампир гэдэг нь амар гол point нь ерөөсөө биш. Вампирууд байгаа. Тэр нь сонирхолтой. Гэхдээ ингээ зүгээр амар хурдан темптэй ингээ олон газар үйл явдал болоо яваад байгаа нь амар фан. Тэнгүүтээ дундуур нь ингээ янз бүрийн вампирууд гарч ирж мэрээ. Одоо үйл явдлын бодлохоор энэ ер нь бас хөөрхөн гарч ирж байгаа давгууж үжигчин байгаа маа энэ хин ингээд Jorge Landenberg Jr. гэдэг энэ Spider-Man дээр тоглож байгаа Love Simon дээр тоглолдог. Ер нь айгүй давгууж үжигчин. Мангон гол дүрдэн тоглож байгаа. Тэгээд нэг юм хоёр вампир эмэгтэйтэй эхлээ вампир гэж мэдгүй зүгээр нэг хоёр охинтой танилцаад тэгээд танилцахаас илүү мань зурж жолооч Uber шиг жолооч. Тэгээд нэг хоёр охин суугаад тэгээд тэгсэн чинь тэр хоёр шүн хамт ингээд юу дагуулж явна маань инээтрээ гээд яг нэг тийм их юм болоод тэгээд шүнжэнгөө ингээд энэ тэргээр явж байгаа амар олон газруудаар тэгээд эхэндээ болохоор мань хүн зүгээр жолооч нь хийгээ явж байгаа. Нөгөө зүгээр дэлб шоуддаг хоёр баг л гэж ойлгож байгаа. Тэгээд жолооч нэгэл тэгжсэн чинь тэр хоёр вампир болж тараад тэрийг олж мэдээд тэгээ бүр fuck up болоо бүр ингээд юм амар underground вампируудтай газруудаар явж юмаа. Тэгээ тэр дунд нь Megan Fox байгаа. Тэгээ Florida дурдаг Sydney Sweeney миний байгаа. Бүр ингээд амар одоо fuck баахан вампирууд ингэдэ Alfie Allen мэлэн тэ манай Theon. Яа энэ тэр чивч. Тий Theon мэн явж. Тэгээд яг надад бол яг би амар сайн кино гэж харагдсан гэхгүй зүгээр амар фан санагдаад байхгүй. Яг биднэрт нэг юм жижигхэн фан гой кино хэрэгтэй байдаг шүү дээ. Entertainer зүгээр нэг юм entertaining кинонууд надаа энэ яг тийм байгаасаа гэж найдаад байгаа байхгүй. Тэгээ трейлер харахаа надад концепт амар фан санагдаад нэг тийм амар original концепт энэ төр биш л дээ. Тэр хоёр вампир өөрсдөө жоон powerтай гарах юм шиг байна тийм. Тэр дундаа. Тийм магадгүй өнөөс тэгэл вампируудынх нь story нь хоорондоо ямар ч учиртай мэдгүй. Гэхдээ би яг өндөө плотонд нэг очиад бүтлэхгүй зүгээр амар фан хурдан темптэй гоё entertaining киноос л гэж найдаж чинь зүгээр. Тийм гэхдээ why not зүгээр ингээд амар олон series юмнууд дунд юм фан юм гоё шүү дээ. Тэгэд Netflix дээр 10 сарын 20-нд гарах юм биш үү. За. Дараагийнх нь болохоор Invasion гэдэг цуврал байгаа. За энэ бол эсэргээрээ нэлээд өндөр бажеттай, нэлээд serious те яг бүр нэлээд seriousны хийцтэй ийм science fiction, нэлээд high science fiction ийм цуврал харагдчихлаа. Simon Kinberg хийсэн. Simon Kinberg бол одоо writer producer-аараа илүү алдартай. X-Men franchise дээр олон кинонд ажиллаж. Яг найруулагчаар хөрх юм дуулна анхны кинон Dark Phoenix гэсэн дээр тэр нь нэлээд ч муусан тэгээ олон асуудалтай болсон. Гэхдээ ер нь бол мундаг уран бүтээлч. Тийм. Тэгээ Sam Neill гол дүрд нь ер нь гол дөрүүдийн нэг гэвэл илүү зөв багт тоглосон. Тэгээ бусдын бол бидэд яг хараад бол мэддэг хүмүүс. Гэхдээ яг нэг тийм юу гэдэг юм яг алдартай гэж хэлэхэд бол хэцүү. Тэгэд энэ бол Apple TV Plus дээр 10 сарын 22-наас гарч ирэх юм байна. Invasion гэдэг нэртэй юм цуврал байгаа. 10 эпизодтай байх юм байна. 12 сарын 10-нд дууснаа. Simon Kinberg бол баг бүх эпизод төр өөрөө оролцож одоо зохиолыг бичлэлсэн юм байна. За энэний трейлер тэгээд энэ юу н зурлын хүлээлт ямар байна? Өнөөдөр ер нь Apple TV нэлээд хэдэн зурлал байсан. Трейлер киноч байсан тийм. Киноч байсан. Тэгээд ер нь харж байхад бол Apple TV ер нь амар чанартай болж эхэлсэн байл. Одоо нөгөө foundation гараа явж байгаа шүү дээ. Гараад эхэлсэн болоо шүү дээ. Ер нь зурлууд нь амар чанартай ажиллаа. Энэ бол ялангуяа бүр амар epic гарч ирсэн. Тэгээд story-г харж байхад бол ямар ч эхлээд innovation болохоос өмнө ингээд тэгэхээр дэлхий дээр амар fucked up юм их болж байгаа. Ингээд out юу болж байгаа. Эхлээд ингээд юу цахилгаангүй болж молдог. Тэгээд сонь үйлдэл давцчих магадгүй. Тэгээд тэр нь ямар ч бүгд нэг дор албаар болоод байгаа биш. Гэхдээ хоорондоо холбоотой гэдэг нь хүндлэг төлөх талаа гэж байгаа.
Тэгээд тэндээс ингээд нэг сонин альтан шиг ч юм уу сони юм гарч ирээ. Тим инвэшн бол харагдчихсан. Тэгээд стори нь бол амар сонирхолтой. Тэгээ яг драма. Тэгээ яг юм нөө акшн яг мэдээж акшн байсан л та жоохон. Гэтэ яг гол одоо трейлерээс нь авсан ойлголт бол илүү юу талтай. Тэр акшн ялангуяа нөө сторид хэрэгтэй акшн. Тийм. Тэгэнгүүтээ яг юм дэлхийг хайр гаргийнхын эзлэх гэж орж байгаа эзэлж байгаа ч юм уу те учир бүтээлийг нь болж байгаа үед дэлхийн олон талд олон өөр хүмүүст яаж нөлөөлж ийн гэдгийг харуулж байгаа. Тэгээ тэр нь сонирхолтой. Яг илүү драма. Тэр нь болгоо өстэй юу юм бэ? 10 сарын 22-нд шууд 3 эпизод гарах юм байна. Шууд. Эхний 3 эпизод. Тэгэнгүүтээ 10 сарын 29-ноос нэг эпизод яваад тэгээд дуусах юм байна. Би Foundation гээс гүйцэе гэж бодож байгаа. Raised by Wolves үзчихэд нөхөж үзчихэд тэгээд юугаа Foundation-ыг дуусгаас өмнө season-ыг дуусгаас өмнө гяс нөхчий гэж бодчих бүр амар epic production-тай зурлаа байсан шүү дээ. Тэгээд team амар гоё юм болж байхад гяс уул нөхчүүл гэж айгуу очоо. Би подкаст нэр God's мод их буруу боллоо сонсож байгаа юмстай уучлаарай. Хоолой байгаад юм. За амар далжганаад алкоголгүй пив задлж мадлаа уусч. God's уусч байгаа. Тахгүй болоод. За Invasion-ыг бол би заавал үзнэ гэж бодож байгаа. Тэгэд манай ч гэсэн трейлерыг үзээрэй те. Apple TV Plus дээр орсон байлаа шүү. YouTube дээр нь тэгээд ер нь Apple TV-ийн зурлуудыг үзэхэд бол харамсааргүй болсон юм лээ. Яа. Ер нь айгүй ач холбогдол өгөхөр л болсон байл те. Трейлерч гоё хийдэг болсон байна. Ер нь гайгүй маркет өгдөг бол. Тийм, маркетинг хийдэг болчихж тэгээд хийцийн чанар манар ч гэсэн айгүй гоё ажил. Тэгээд нэлээ том харагдчихлаа. Болно. Тэрс өмнөх хэдэн цувралууд нь бол сайн юм байлээ шүү дээ. Тэр нөгөө би яг өмнө дурдчихсан шүү дээ. Нөгөө Mankind for All Mankind, there's no morning show тэ. Тэр нөгөө M Night Shyamalan-ы зурвал мөр гол нь ач холбогдол өгдөг. Тийм, гол нь ач холбогдол өгдөг, маркетинг хийдэг хүмүүс төрдөг. Тэрс яг C-гээс баг нөгөө хамгийн хүмүүс мэддэг C. Тэрнээс нь бус баг бүгдээр бараг сайн юм байлээ шүү дээ. Тэгснээр тэр C-ийн season орой агуу сайн байна гэсэн шүү дээ. Jason Momoa-гийн дүр мөр нь илүү гол дүр болж молцсон. Тэгээд бас эхний season дээр Jason Momoa ч баг гардаг. Тийм, баг гардаг гэсэн шүү дээ. Тийм. За тэгээд юу болохоор Invasion 10 сарын 22-нд 3 эпизодоор цаашаа үргэлжлүүлээ гарах нэ. Дараагийн трейлер болохоор Dune киноны final трейлер гарсан байгаа. За Dune-ийн хувьд бол фестивалууд дээр нээлттэй хийгээд бас айгүй олон орн дэлхийн дээр даяар нээлттэй хийгээд эхэлсэн байгаа. Орос, Франц, Герман, Итали, Испани гэлтэй янз бүрийн олон орнуудаар нээлттэй хийгээд эхэлсэн байгаа. Rotten дээр одоо бол 95 шүүмжлэгчдийн үнэлгээнээс 89%-тай ойцлогоос гарсан юм байна. Ойцлого. Probably not. Гэтэ illegal яамир яадаг шиг үлээ, их юм гардыг шиг үлээ гэж. Нөгөө диск мэс DVD мэд хулгай гарч байгаа. Тийм байх байлгүй. Бай хүсвэсэйг байд юм байлээ. Тэгээд юун дээр Metacritic дээр 30 critic-ийн үнэлгээнээс 100-аас 75 оноотой байгаа юм байна. За тэгээд саяны чи сэтгэлээ болцож яг саяны final trailer яг ямар санагдав? Хүлээлт бол угсаа ойлгомжтой тийм. Тэгээд зүгээр яг зөвхөн яг трейлер гэдэг утгаар саяны трейлер ямар санагдав? Ямарс энэ трейлер бол ямарс яг нэг тийм нэг epic story одоо штэ. Тэрийг нэг багцлж харуулсан. Тэгээд хажуугаар нь дөрүүдийг тэгээд жоон шалтгаануудын тэгээд nation гэдэг байгаа айдыг нь хийжсэн. Ер нь ингээл бүх юм яг ингээ багцлал нэг гоё гарч ирсэн. Чам трейлер таалагдсан уу? Тийм таалагдсан. Надаа болохоор арай л их плот giveaway хийсэн юм шиг. Гэхдээ өмнөх ер нь хоёр трейлер дээр гарч ирсэн юм байна. Тийм үү. Энэ дээр бас тэгэл яг ойлгомжтой л да. Тэгтэл ингээл Timothée Chalamet Zendaya-ийн character хүмсэлж байгаа. Тэгэл тэнцээ бараг Duncan Idaho-н амиа золиослох юм шиг байлаа шүү дээ. Бараг тий. Яа байлдаж мэлдэжсэн аа. Нөгөө хинийг Chalamet ингээд авраад хаалган цайжлангуудаа мань хүн ганцаараа тэнцээ байлдаж үтэй өгөх юм шиг. Энэ тиймэрхүү юмнууд бүр ингээд амар ингээд жижигэн шотоор айгүй их гаргацсан юм шиг надад санагцсан байхгүй. Яг үзээд өөрөө л гоё л байна л да. Тэр санагцдагш хүлээлт нэмж хасаад байгаа юм бол байхгүй. Угаасаа амар хүлээлттэй байгаа. Тэг манад 10 сарын 22-нд гардгаараа гарна. Тэг HBO Max дээр орчин. Тэгэхээр торрент орно гэсэн үг. 10 сарын 22. Тэгээд 22. Тэгэхээр одоо юу 10 хоног үлдэхгүй хүрхгүй хугацаа шүү дээ. 8 хоног. Holy shit тийм биш дээ. What the fuck? Юу вэ? Ямар амар юм бэ? Амар ойртсон юм шүү дээ. Тэг үбипер таарч байгаа юм шүү дээ. Тийм үстэй. Тийм ээ те. Өстө яг үбифер таарж байгаа юм шүү дээ. Тэгвэл үбифийн киног хайр шүү дээ. Юу вэ? Дүүнэ үзсэн тийм үстэй. 5-2-гийн үбифийн кино бай бай юм байна л да. Sorry. Яг нэг бол хагасны өглөө өдөр эхний өдөр үз. Гэтэ дүүн шиг epic киног шүн үзэж гарч ирсэн карттай л да. Тийм зүрүүд гоё юм байна. Эхний өдрийн оройн үзэл гоё л да. За тэгээд дүүн бол 10 сарын 22-нд театруудаар гарна гэж байгаа. Тэг манад 10 сарын 22-нд гарах байхаа тий. Гарна гэжсэн санагдаж. Тэр Collider нөгөө юу хийсэн юм оруулсан байсан юм жаа.
Glider нэг Star Wars тэгээд юу. Яг би тэрийг ингэж бодсон. Next Star Wars Lord of the Rings гэдгийг би яг трейлер хараад дээрээс яг айдэн epic гэсэн л айд юу. Тий, яг ингээд яг ийм хэмжээний epic кино айгүй зүүн гардаг штэ. Тий. Одоо чинь Battle Angel Alita сайн байсан бол тэгж яригдаж болох байсан. Гэхдээ сайн кино байгаагүй. Blade Runner арай жоохон өөр. Гэтэл яаж яригддаг вүлээ те. Тэнгүүд Star Wars Lord of the Rings одоо юу гэдэг Endgame ч юм уу те. Ийм scopeтой бүр ийм epic хэмжээнд ийм маш ховор байдаг болохоор яг дараагийн дээрээс нь чанартай кино учраас те. Тэгсэн баг. Түүнээс мэдээч яг pop culture дунд болол тэр хоёр шиг хэмжээнд бол байж чадахгүй болох л та. Яг дэний үлэн нэг авах ялчих вэ? Итгэлтэй аваа. Гэхдээ бас яг тийм хэмжээний юу тавьчихаар бас хэцүү байж магадгүй. Тийм үү те. Тийм хүлээлт тавьж хэрэггүй. Зүгээр л оруулах хэвэл. Тэгээд юу Dune бол албан ёсны тайтл нь Dune Part 1 яг ингээд бүр одоо дэлгэцэн дээр гарах тайтл нь. Тэгэд ер нь бол энэ юу маань Dune кино маань театруудад орлого дээрээс нь HBO Max дээр сайн одоо хандлт гэх юм уу те. Үзэлт авах юм бол Dune 2-ыг нь бол Part 2-ыг нь хийнэ гэсэн мэж байгаа. Тэгэхээр бас нэг юм хэцүү тал нь юу яа л да энэ кино өөрөө дан бүтэн нэг story биш юм байлаа. Одоо амар хэцүү юм нэг эхний номыг нь яг голоор нь хуваацсан. Одоо чинь Star Wars-ыг үзэх юм бол эпизод 4 гэж ярьдаг те New Hope одоо ингийн анхны Star Wars. Тэрийг ямар ч бусдын үзгүй нэг үзэхэд хангалттай яг өөр ингэсэн story шүү дээ. Заавал өргөжлүүлээд байх шаардлагагүй яг л өөр ингэсэн story те. Lord of the Rings хүртэл тийм. Fellowship of the Ring үзэхэд өөрийн гэсэн эхлэл өрнөл төгсгөлтэй хэдийгээр цаашаага том юм мишн байгаа ч гэсэн яг тэр story дотроо болоо юу те. Тэр Dune тийм биш гэдэг байгаа байхгүй. Яалчгүй part 2 нь байж иж энэ бүтэн story-го базна. Яалчгүй part 2 нь байж иж энэ киног одоо бүтэн дүгнэхэд одоо илүү амар болно гэсэн юм айгүй их яригдчихлээ. Критикүүд одоо хараад тахт энэ киног үзсэн хүмүүсийн сэтгэлийг хараад байгаа. Part 2 яг хийх тийм хэмжээний амжилтанд хүргүү гэж байна. Хүрэх магадлал айгүй өндөр. Ягаад тэгэхээр одоо Америкт нээлттэй хийгээгүй байгаа. Айгүй олон газар нээлттэй хийгээгүй байгаа. Сая зөндөө газар нээлттэй хийсэн гэж ярьж байгаа мөртлөө. Тэгээд аяжаа ёо хилаацчлаа. Fuck би бүр подкастыг утцсан юм. Ийм болсон юм шиг. Яа fuck. Яа. Ам төсөөлчтэй сая. Тэ нээлттэй хийгээгүй байгаа мөртлөө аль хэдийн 117 сая доллар болсон ба. Дэлхийд. Тийм. Тэр чинь болж байгаа шүү. Америкт бол бас сайн болно шүү дээ. Сайн Америкт төлөөр нь хамгийн зөв юм шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ кино бол нэг 400 хавцаа 400 гаргаад олчих юм бол тэгэл асуудалгүй байх гэж би бодоод байна л та. Тийм. Ер нь бол амар л epic л гэсэн л дээ. Гэтэ айгүй удаан өрнөлтэй гэсэн. За тэгээд юуны сүүлийн трейлер гарсан байна. 10 сар 20-нд манад бас театраараа нэрээ өвбөхийн дундор яг таарч байгаа юм байна. За дараагийнх нь болохоор The Harder They Fall гэдэг нэртэй кино байгаа. За энэ киноны тизерийн талаар бол өмнө нь ярьжсэн. Одоо бол яг бүрэн трейлер нь гарсан байгаа. За энэ болохоор Netflix дээр орно. 11 сарын 3-нд Netflix дээр орох юм бол кино байгаа. Jonathan Majors, Idris Elba, Zazie Beetz, Regina King, Delroy Lindo, Lakeith Stanfield гэдэг амар касттай. Энэ кино байгаа. Тэгээд энэ Лондонгийн BFI юм дээр Лондонгийн кино фестивал дээр сайн нээлттэй хийсэн юм байна. Тэгээ 10 сарын 22-нд Dune-ийн гардаг өдөр зэрэг одоо limited release гарна. Нэг цөөн театрт гардаг шүү дээ. Тэгчээд 11 сарын 3-нд Netflix-д орох юм байна. За тэгээд энэ трейлер жаа юм санагдав. Бүр хэмжээний трейлер. Энэ яг одоогийн байдлаар хамгийн хүлээлттэй кино байна. Тэр угаасаа эхний трейлер харахад л угаасаа солиотой кино харагдчихсан. Тэгээ ялангуяа жүжигчдийн бүрэлдэхүүн бүр юм шиг яг тэр гоё chemistry бол бүр амар гоё таарад байгаа. Тэр амар илий харагдчихсан. Nice. Тэгээд бас энэ телевизэн ондоо тэгээд Zazie Beetz дээр байгаа нас амар гоё. Тэгээд Jonathan Majors юм бас. Тэгээд Jonathan Majors бүр амар гоё харагдсан. Тэгээд cast нь амар fun. Тэгээд энэ дандаа амьдрал дээр нөгөө байсан хүмүүсийн тухай ингээд нөгөө байсан хүмүүсийг fictionalize хийсэн story юм байлаа. Action болгоцсон. Тийм. Ихэнх нь амьдрал дээр байсан хүмүүс. Тэгээд айгу fun, айгу зугаатай, тэгээд entertaining гой байраас харагдчихлаа. Тэгээд Cynthia Erivo, Wesley Snipes, Sterling K. Brown гурвуулсан cast байсан юм байна. Тэгээд энэ нөгөө pandemic янз бүрийн юмнаас болоод энэ гурав байсан юм байна. За тэгээд юуны хувьд бол The Harder They Fall-ийн хувьд бол амар гой харагдчихлаа. Үзэн гэж бодож байгаа. Бас сонирхолтой юм нь болохоор энэ нөгөө хин Jay-Z продюсер ажиллаж байгаа. Продюсер байгаа нэг. Тэгээ яг нөгөө трейлер дээр нь явж байгаа саундтракууд нэг Jay-Z явж байгаа шүү дээ.
Тэгээ ер нь бол JC-ийн нөгөө олон бизнес юмнуудын нэг нь одоо кино руу ерөөдөө орж эхэлж байгаа гэдэг энэ чигээ хавс харагдаж байгаа маа. Тэгээд The Other Day Fall кино 11 сарын 3 Netflix дээр орох нь. За дараагийн нь болохоор Apple TV Plus. Apple TV Plus дээр Finch гэдэг кино гарч байгаа. Найруулагч нь болохоор нөгөө Game of Thrones-ийн ер нь л хамгийн мундаг одоо epic ангиудыг гэх юм да. Драма ангиас илүү epic ангиудыг найруулснаар нь хүмүүс мэддэг. Miguel Sapochnik найруулж байгаа. За Finch ямар санагдав трейлер? Жон Castaway жоо ирээдүйн үлбэрсэн гэсэн. Ирээдүйд өрөөд. Гэтэ Tom Hanks бол амар харагчлаа. Тэгээд story нь бас жоохон post apocalyptic маяг байлаа шүү дээ. Эсвэл яг тийм хөө болж эхэлсэн. Гэхдээ бүр болцсон байгаа шүү дээ. Нөгөө solar flare болцсон. Solar flare гэдэг чинь нарны юу юм? Монгол яг одоо яг Монгол зөв хэлэх нь юм бол шинжлэх ухааны хэлсэн. Solar flare. Нар ч одоо ингээ нөгөө нэг олон тесрэлт дэлбэрэлт болж байгаа шүү дээ наран дээр. Тэгээд тэднийх нь нэгнээс ингээд яг ингээд ороод ирсэн. Тийм ингээ нэг юм нэмээд илчүүлж бишээ бүр нэг юм fucking energy амар юм ороод ирсэн. Нарны хэвтэй л. Тийм л бах та юу гэж хэлдэм аа. Тийм юм болцсон. Тэгээ дэлхий бараг зүгээр ингээд баг хүндрэлтнээ сүрцэн. Амьдрал гэж байхгүй болцсон. Бас нэг хэсэг үйлчлэн хүмүүсийн харгууч төр байгаад тийм зөөгөөд юм шүү. Тэгээ дэлхий бүр амар халуун болцсон. Амьдрал байхгүй болцсон. Тэгээд аль болох нэг уул руу нөмөртэй газар байвал сэрүүхэн. Тийм. Тэгээ одоо дахиад шуурга гарч байгаа. Тэгээ тэрнээс нь цухтаах чаа. Тэгээ тэр хоорондоо болохоор манай хүн ингээд амьд үлдсэн баг тэнч шахуу те. Ингэж явж хагаад нэг нохоо болоод тэгээ нөгөө нохотойгоо найзлаад. Тэгээ нөгөө нохотойгоо найзалж явж хагаад өөрөө нэг робот бүтээгээд босгоод тэгээ тэрнтэйгээ тэр гуруулаа хамт цутааж байгаа тухай ийм story байсан. Тэгээд Universal Pictures уул нь бол театраар гаргана гэж эрхийг авсан байсан. Тэгээд айгүй олон удаа пандемикаас болоод хойшлоо сүүлдээ киноныхаа нэрийг юу болгоод Finch болгож өөрчлөөд Apple TV Plus дэрхийн зарсан юм байна. Киноных нь оригинал нэр нь бол BIOS байсан юм байна. Тэгээ Finch нь хамаагүй дээр нэр байна. Зээжлэх гэж юм. За энэ хүлээлт үүсэж байна хэр үзэн санагдсан. Том Hanks-ийн кинонууд үзчихэд байт юм аа яаж чаад. All the Mess юу лээ. Netflix руу ордог нэг юм та. Зэрлэг өрнөд юу лээ. All the Message Over the World гэдэг. News of the World. Тэр мөр бас амар гоё байсан. Том Hanks-тай. Тэгээд энэ бас Tom Hanks-тай. Тэгээд дээр нь жоохон science fiction талдаа болохоор өөрлөө сонирхолтой байдаг болохоор ямар ч энийг бол үзчихнэ. Nice. За тэгээд The Other Day биш уучлаарай. Finch болохоор 11 сарын 5-нд Apple TV Plus дээр орох юм биш үү. За дараагийн энэ өстө өнөөдрийн миний нэлээд бүр амар гоё санагдсан трейлерүүд яг трейлер нь түүнээс яг юу үлээх мэдэхгүй л зүгээр яг трейлер нь Arcane гэдэг цуврал анимашн цуврал League of Legends. Гарч байгаа League of Legends. За тэгээ энэ болохоор Netflix дээр гарна 11 сарын 6-нд гарч байгаа. Тэгээд 3 эпизодтой 3-3-аар 3-7 гарах юм байна. 3 эпизод 3-3-аар. Тэгээ нэг одоо доор гарч байгаа 3 эпизод нэг arc гэж явах юм гинэ. Тэгээ 3 story arc ингэж одоо 3-7 хоногийн хугацаанд 3-3-аар нь гаргана гинэ. За нэг юм мэдээлэлтэй байна. За энэ юу ямар санагдсан? Тэгээ би үзчихсэн яаж Dota амар урам угарсан. Dota-гийн анимашн дөө. Анимашн ч урам угарсан. Тэгээд ер нь story-д нь ч гэсэн ер нь урам угарсан. Тэгээд энийг яг би лол нэг тоглолт болохоор ямар баатрууд байгаа юм мэдэхгүй. Гэхдээ энэ бол ялч юу яг л тэр universe-ийн яг л тэр story-г ингээд яг л тэр дотор өрнөж байгаа гэдэг нь амар гоё зэгцтэй харагдсан. Надаа анимашн стил амар таалагдсан. Бүр амар фан нэг юм компьютер график гарааны зураг хоёрыг ингээд холцсон. 2D яваадсан. Холцсон. Тийм. Тэгээ бүр амар таалагдсан. Айгүй гоё хийдтэй харагдчихлаа. Тэгээд ийм фэнтези юм угаасаа гоё штэ. Яг би League of Legends бүр нэг ч удаа 1 минут секунд тоглож үзээгүй амьдралдаа. Гэхдээ зөв фэнтези world болохоор гоё. Тэгээд Dota бол тархан байсан шүү дээ. Хоёлоор юу хийсэн. Тэгээд Arcane-ыг бас тухайд нь review хий гэж бодож байна. Тэгээд League of Legends-ыг нь review хийвэл бас фан ах. Тэгээд Arcane амар фан харагдчихлаа. Тэгээд бас ертөнцийн нэг тийм дан фэнтези биш юм шүү. Science fiction элементүүд ихтэй. Тэгэхээр бүр сонирхолтой байгаа байхгүй. Dota-гаас илүү сонирхолтой байгаа. Тэгээд 3-3 гэхэр чи өөрөөр аркууд гараад байна гэсэн үг шүү дээ. 3 явал нэг. Тийм юм шиг байгаа. Нэг бол магадгүй зүгээр нэг байж магадгүй. Зүгээр энэ яг тийм release strategy байж магадгүй. Бас сонирхолтой л байна. Тэ яг ямархуу байдлаар байх уу гэдэг нь. Ямар ч Dota бас хамаагүй дээр харагдчихлаа. Тийм үнэхээр дээр харагдчихлаа. Тэгээд жүжигчдийн бүрэлдэхүүнд гол одоо дүрд нь Hailey Steinfeld дууруулж байгаа маань. Hailey Steinfeld-ийг 11 сарын 6 мургаан гээд Instagram дээр юм оруулсан бахаар Netflix 11 сарын 5-нд Marvel-ийнхаа ямиг support хийж байгаа юм болов уу эсвэл гэж харж байсан жин байсан юм байна л да. Тийм байсан байна. За.
Аркин бол надад бүр амар фан харагдчихлаа. Тэгээд story ч гэсэн сонирхолтой байлаа шүү дээ. Ингээд дүүгээсээ жоохон бахтаа салцсан. Тэгээд дүүгээ хайхгаа явж байгаа нэг юм одоо эмэгтэй тухай. Тэгээд дүүгээ болсон чи дүү нь болохоор том болцсон. Тэгээд юм бас нэг амар алуурчин ч юм уу, амар ч юм уу хүнд гар болсон. Kind of black with wish. Тэгээ ингээд бас боо юм болж байгаа тухай. Амар фан гоё харагдчихлаа. За дараагийн нь болохоор анх энэ киног бүр яг хийгдэх юу дунд нь одоо хийгднэ гэж яригдчих хахад нь юу яаж исэн? Ярьжсэн киногоо Passing гэж кино байгаа. За Passing Rebecca Hall-ын одоо юу анхны бүр хэмжээний уран бүтээл найруулагч ажиллаж ямар гоё жүжигчин билээ те. Найруулагч болж байгаа би бүр үнэхээр баяртай байгаа. Одоо 1929 онд бичигдсэн Nella Larsen гэж хүний бичсэн номноос одоо романоос гэх юм уу те. Сэтүүлсэн. Тэгээ Passing гэдэг энэ драма киногаа тэгээ Netflix distribution эрхийг нь бол авчихсан. Энэ оны Sundance дээр нээлттэйсэн. Тэгээ маш өндөр үнэлгээ авж байгаа. Ер нь бол маш сайн кино бол бас манай Metacritic дээр 84-тэй байгаа. Rotten Tomatoes дээр 86-тай байгаа. Ийм кино байгаа. Тэгэд ерөнхийдөө үйл явдлын хувьд бол ингээд 20-од оны их үед болж байгаа үйл явдал. Тэгээ 20-од онд болж байгаа нийгэм дунд нь болохоор мэдээж racism ямар байлаа, classism ямар байлаа. Тэгээ тэр дунд Tessa Thompson, Андре Холланд болохоор эхнэр нөхөр хоёр Чикагоос гаралтай хараастай хоёр couple хос. Тэгээд Tessa Thompson-ы Irene-тэй одоо бага насныхаа найз Чикаго хотод хамт өссөн одоо адилхан өнгөт арьстай одоо Ruth Negga жүжигчний дүр Claire болохоор нийгэм дунд өөрийгөө цагаан гэж итгүүлээд цагаан хүмүүс дунд ороод амьдарч байгаа эмэгтэйгийн тухай. Тэ амьдэрсэн. Тэ цагаан нөхөртэй Alexander Skarsgård бэлэг муухай нэг тийм хөгийн дүр тоглосон шиг байлаа шүү дээ. Тэ нөхөр нь би бүгдийг үзье. Гэхдээ тэр бүр амар зүйн уустай ингээд хар хүмүүст дургуй юу гэсэн чи үгүй гэснэ. Би үзье яддаг. Бүр юм бэлэр you don't like black people гэсэн чи Negroes гэдэг шүү дээ. Sorry яг трейлер дээр хэлсэн болохоор хэлж шүү. Тэгээд тэгсэн чи no I hate them. Яа тийм бүр амар. Тэгээд ингээд юу яачих байгаа. Тэрний одоо конфликтийн тухай. Тэ тэр эмэгтэй бол тэнцээ ингээд цагаан хүн гэдэг ойлголттойгоор нийгэм дунд амьдраа авчиж байгаа. Цагаан нөхөртэй цагаан хүмүүс дунд хүрээл дунд. Нөгөөт нь болохоор тэнцээ яг тэгээд ойлгомжтой амьдрал нь тийм баян ч юм уу тухтай бол биш. Тэгээ гол нь хэн наад жаргалтай байна уу? Хэн яг хүссэн хэмжээнд амьдарч байна? Яг тэр шийдвэртэй тэр хүн өөрөө ямар санагдаж байна? Багын одоо хамт өссөн хүнд нь ямар санагдаж байна? Энэ бүхнийг эксторисэн юм драма кино байгаа тийм. Энэ трейлер ямар санагдав? Энэ кино ямар хүлээлт үүсэж байна? Тэгээ надад юу production тэгээд хийцэн амар таалагдсан. Тэгээд юу харцах төлөв хар цагаан тэгээд 4-3 харцаатай. Тэгээ яг тэр үеийн уур амьсгалтай харагдсан хийцэн тэгээд нэг юм Ruth Negga-г өөр тараагаа гэсэн амар гоё. Ялангуяа ийм амар тийм артистик кинон дээрээс бол ялангуяа амар гоё байртай. Тийм бас балер зөвүүн сэдв хүндсэн байгааз. Тийм. Тэгэд зураглаачаар Эдвард Грау гэдэг Испани ажиллаж байгаа A Single Man Suffragette Gringo энтер кинон дээр ажилласан бас Joel Edgerton-ы баг бүх кинон дээр хүмүүс сэтгэлээ дараа YouTube дээр комментсэн харж чадвал амар slow track кино юм байна. Гэхдээ хамгийн гол нь төгсгөл дээр амар гэж. Хан тийм юм. Төгсгөл нь амар. Passing ямар ч байсан маш өндөр үнэлгээтэй байгаа. Тэгээ би бүр яг ингээд Rebecca Hall-ыг ингээд мундаг найруулагч болж байгаа би амар баяртай байна. Olivia Wilde-ыг мундаг найруулагч болж байгаад баяртай байна. Хэнийг Jonah Hill-ыг найруулагч болж байгаад баяртай. Ер нь айгүй болсон бидний үзэж өссөн эсвэл өсөөгүй махад сүүлийн үед үзчихсэн гоё жүжигчд найруулагчийн карьер эхлүүлээ явж байгаа. Joel Edgerton ч гэсэндээ эднийг бодвол арай жоохон туршлагатай. Гэтэл бас те ер нь сүүлийн үед жүжигчний найруулагчийн карьер хийж байгаа. Хин Olivia Wilde. Үгүй одоо л 2 дахь кино шүү дээ. Тэр нөгөө Don't Worry My Darling чи 2 дахь кино. Booksmart-аас өөр кино хийгээгүй. Клип бас найруулсан баха. Би тэгээ санаж байна. Биш клип найруулах байжгаад Shia LaBeouf-тай муудалцаад тэгээ болцсон. Тий. Нөгөө хин тоглолт шүү дээ. Шууд нэр нь гараа авчлаа. Нөгөө юуны Once Upon a Time in Hollywood дээр тоглолдог. Бүжигчин. Сайн нөгөө Netflix-ийн Made-д тоглож байгаа шүү дээ гол дүр. Яа нэр нь гараа авч. Мань хүн гол дүртэн тоглосон. Hit Out. Shia LaBeouf амар weird клип. Vimeo дээр л YouTube дээр байхгүй. R-rated клип. Тэр full sex юм дээ. Амар weird. Weird клип. За тэгээд Passing бол 11 сарын 10 Netflix дээр орох нь байна. Тэгээд 10 сарын 27 театруудаар Америкт нээлттэй хийчихэд 11 сарын Netflix дээр орно. Би бол энэ киног амар хүлээж байна. Нэгдүгээр яг мэдээж зохиол үйл явдлууд маш сонирхолтой
зөвүүн сэдв хүндэж байгаа. Тэгээд Tessa Thompson хөөснийгээр угаасаа мундаг ойрж үжигч юм. Гэхдээ миний хувьд хамгийн том priority юм ялч Rebecca Hall-ийн найруулагчийн карьер эхэлж байгаа гэдэг утгаар бол сонирхолтой байгаа. За тэгээд дараагийн кино болохоор 11 сарын 12-нд Монголд 11 сарын 12-нд нээлттэй хийнэ гэдэг байгаа. Дуртал яриа л байгаа. Театрууд бүр нээлттэй хийн гэж конферм хийгээд байгаа. Америкт болохоор 11 сарын 5-нд нээлттэй хийх Spencer-ийн бүрийн хэмжээний трейлер гарсан байгаа. За Spencer-ийн хувьд бол нэлээд хүлээлт үүсэж байгаа, нэлээд яриа өрнөж байгаа. Pablo Larraín найруулагч уран бүтээл байгаа. Princess Diana-гийн юуны тухай яг бүтэн амьдралын тухайсаа гэхээс илүү яг Princess Diana 1-7 хоногийн одоо нэг weekend дээр яг юу туулж байгаа, ямар мэдрэмжтэй байгаа, сэтгэл зүйд нь юу болж байгаа, яагаад Prince Charles-аас ханху Charles-аас салах шийдвэрт хүрсэн тэр процесс, тэр бүхнийг л ерөөхдөө мэдрэмжийг харуулж байгаа, explore хийж байгаа юм драма кино байгаа. Тэгээд энэ трейлер ч ямар санагдав? Амар одоо юм шинтэй зүгээр л юм ерөөсөө илүү тоо юм ярихгүй зүгээр шууд үзмэр харагдчихсан. Ерөөсөө шууд үзмэр таньсан. Би бол бүр үнэхээр амар хүлээлттэй байгаа. Би өөрөө Kristen Stewart-д бүр ингээ 2000 бараг 4-5 оноос хойш кинонуудыг үзэж байгаа. Panic Room, Speak би хүмүүсийг Speak-ийг үзээсэй гэж зөвлөмөр 2004 онд гарсан. Kristen Stewart өөрөө хэдээс 14-5 тавьсан. Амар хүн драма кино тэрэн дээр бүр амар мундаг байдаг. Panic Room-ыг үзээг бол үзээрэй. Тэгээ Сатура дээр хөрөх байдаг. Тэгээд яг өдөр Twilight юмнууд болоо. Тэгээд ер нь баг бүх киног нь би баг үзсэн. Баг бүх киног нь. Тэгээд ер нь бол миний хамгийн хайртай уран бүтээлчтэй нэг. Тэгээд нэгдүгээр Pablo Larraínтэй хамтарч ажиллаж байгаа юм байна шүү дээ. Ер нь агүй олон мундаг уран бүтээлчтэй угаасаа хамтарч ажиллаж байсан Kristen Stewart. Тэгээд Pablo Larraínтэй хамтарч ажиллаж байгаа гоё юм. Тэгээд яг ийм кинон сайн болоод яг кинонд нь өөрөө сайн байгаа. Тэгээд бүр одоо ийм Oscar race-тэй Oscar award season эхлэхэд фестивалийн season эхлээд явхад Kristen Stewart бол бүр ингээд баг өдөр болгон шахуу яригадаад ингэж яагаад би бүр өмнөөс нь бүр амар баяртай байгаа. Тэгээ миний агүй олон жил дэмжиж байгаа хайртай юм жүжигчин яг ингээд карьер нь яг ингэ явж байгаа би бүр үнэхээр баяртай бүр ингээд finally гэж бодож байгаа хгүй. Ягаад тэгэхээр яг нэрээ нөгөөтгч өстө гоё ингэчлээ гэж бодгоос илүү about time баггүй миний хувьд бол угаасаа ийм хэмжээний чадвартай жүжигчин гэж би боддог. Угаасаа яг мэдээ юу гэдэг өмнөх киноноос нь энэ кино бол Оскар нэр дэвшчихвэсэн гэж хэлэх кино бол бас ховролтой. Бүр яг тийм хэмжээний бол мэдээж ховор. Гэхдээ би бол эргэлзэж байгаагүй ер нь бол. Тэгээ тийм болохоор яг нэр дэвшгүй мэдгүй л та. Гэхдээ зүгээр яг яригдж байгаа нь хүртэл надад амар гоё. Тэгэд Оскарын номинашны үеэр угаасаа live мав хийхэл бэлгүй. Тэгээд номинашнаар лайв хийдэг шүү дээ хэдүүлээ. Тэгээд номинашнаар хийдэг яг Оскар дээр лайв хийдэг. Тэгээд номинашнаар лайв хийх үлгөө. Тэгээд би бодож ирсэн зүгээр яг одоо ингээ ярьчаар өөр баг. Гэхдээ дотроо бодож байсан аахгүй яг ингээд номинашнаар Kristen Stewart нэр дэвч би бүр яг ойлгоо байгаа. Зүгээр амар баярлах гэж бодож ирсэн. Тэгээд энэ трейлер бүр үнэхээр гоё хийсэн бэлээ. Тэр дууг ямар ч гоё ашигласан. Тэгээд тэр тийм ингээ нэг юм бачуураад бухимдаад ингээд нэг юм яаж чадахгүй байгаа нэг юм мэдрэмжийг айгуу гоё гэсэн бэлээ тэр трейлер. Kristen Stewart-ийн жүжиглэлтээр хөгжмөөр зураг авалтаар өнгөөр тий яг зөвхөн трейлер гэхэд ч тийм. Маш сайн хийсэн трейлер санагц. Тэгээд нэг юм энэ дээр яг бас ярих гэж бодсон юм. Kristen Stewart, Pablo Larraín интерес гадна. Одоо бид нар A24 яриад байдаг. Өнөөдөр ч A24-ыг одоо удахгүй бас хэд ярина. A24-өөс гадна Neon яаж кино маркет хийх вэ гэдэг үнэхээр сайн мэддэг. Neon бол. Neon ч одоо нөгөө Titanic авсан. Titan гэх нөгөө нэг Cannes дээр шагнал авдаг кино. Тэгээд нөгөө юу Parasite хамгийн том амжилт нь Parasite шүү дээ. Тэгээ одоо Spencer-ийг бол яг юу бах Америкт ирхийн авсан. Ер нь бол Neon бүр ямар амар сайн маркет кино хийж чаддаг. Одоо Instagram-ын хүртэл харахад Spencer-ийн тий. Instagram нь яаж идэвхжүүлэлт хийж гин. Юу н трейлер нь ямар чанартай, ямар хийцтэй байна. Үнэхээр гоё. Neon-ыг бол шүтэж байгаа. Ер нь Neon-ы кинонууд A24 гэж байнга харж байгаа ч гэсэн Neon-ыг бол ярих хэрэгтэй. Байгаамаа. Тэгээ Spencer-ыг Монгол театрт үзнэ гэж бодохоор гоё байна. Бүр нэг л итгэж өгөхгүй байна. Гарна л гээд байгаа юм да. Гарна л гээд байгаа юм да. Тэгээд гарахаар нь үзэндээ яг Eternals гарахын дараагийн 7 хоногт л болж таах юм дээ. За тэгээд 11 сарын юунд бол 12-нд бол 12-нд тий? Тэ 12. Гарна гээд байгаа. За дараагийнх нь болохоор 11 сарын 19-нд Netflix-д орох Tick Tick Boom гэж кино байгаа. За Tick Tick Boom бол хиний Jonathan Larson гэж хөгжмөн зохиолч одоо юу
тайцны жүжиг зохиолч те хүний бол өөрийнх нь одоо бичиж хийсэн одоо тоглосон тайцны жүжигээс сэтвсэн бүрийн хэмжээний кино, мюзикл кино байгаа. Тэгээ сонирхолтой нь бол хиний одоо Лин-Мануэль Мирандагийн анхны бүрийн хэмжээний кино найруулж ажиллаж байгаа. Тэгээд гол дүрд нь бол Андрю Гарфилд, туслах дүрүүдэд Vanessa Hudgens, Alexandra Shipp, Robin DeJesus энэ гэсэн жүжигчид тогсон байгаа. За энэ трейлер чамд ямар санагдав? Өмнө нь тизерийг бол харсан. Одоо бүрийн хэмжээний трейлер. Тийм. Ямар ч Андрю Гарфилд бас хард юу яг юм кино дээр харж байгаа. Сайн баяртай байна. Тэгээд нэг юм энэ трейлер надад жоохон суу санагдсан. Өмнөх нөгөө тизер нэг амар тийм интенс тэгээ psychological нэг тиймэрхүү уур амьсгалтайсан. Трейлер болохоор тэрийг амар яг алаа хийх амар интенс байсан байхгүй тэр тизер. Тэгээд энэ болохоор тэрийг алаа зүгээр л гоё тийм мюзикл кино шиг л мэдрэмж өгсөн тийм трейлер. Надад бол бүр яг амар гоё байсан. Энэ трейлер яг хоёр өөр. Гэхдээ яг бүрийн хэмжээний трейлер надад аяйгуу таалагдсан. Яг нэг тийм амар гоё фан атмосфер өгчээсэн. Амар гоё нэг тийм мюзикл одоо бид нар бол ихэнх нь ер нь монголчууд бид нар нэг тийм яг кино гэдэг утгаараа мюзикл тэгж үзэж өсөөгүй шүү дээ. Ер нь бүгдээр л да. Яг мэдээж дуртай хүмүүс бол байгаа. Гэхдээ нэг тийм нийтээр бол нэг үзэж өсөөгүй. Тэнгүүт яг тийм мюзикл автоматар наалтах нь ховор байдаг. Тэгээ энэ болохоор бүр нэг тийм шууд үзэх хүсэл төрүүлсэн юм гоё надаа энержитэй трейлер гэсэн гэж бодож байна. Тэгээд зүгээр нэг энержитик зүгээр нэг фанда биш бүр яг нэг тийм дунд нь яваад байгаа драма тэгээд дунд нь яваад байгаа тэр story тэ энэ дүр нь юу туулаад байгаа. Энэ туулж байгаа зүйлүүд нь өөрт нь болон эргэн тойрных нь хайртай хүмүүст нь болон тэгээ ер нь хүмүүст нь яаж нөлөөлөд байгаа амьдралд нь яаж нөлөөлөд байгаа энэ бүхнээ яаж давж гарч юу туулж юу мэдэрч явж ээж одоо давж гарч байгаа тэг хүсэндээ хүрж байгаа гэдгийг ингээд айгуу гой мэдрүүлэх юм шиг санагдсан кино нөөрөө надаа яг perfect trailer гэсэн гэж бодож яг зүгээр надаа шүү дээ. Надад болохоор яг тэрийгэ тизер дээр илүү гоё өгсөн. Nice. Тэгвэл хоёулаа аль нь зорилготой бол хүрсэн байна шүү дээ. Тэгтээ nice. Ямар ч тэр киног тизерээр нь төсөөлж үзсэн. Nice. Тэгээд Netflix дээр орох юм байна. Тийм Netflix дээр орчин. Харин тийм өстой ашгүй 19 сар 19-нд Netflix дээр бол орох юм байлээ. Тэгээд Andrew Garfield миний бас хамгийн хайртай жүжигчтэй нэг. Тэгээд би хүмүүсийг бас зарим нэг кино тэр үзээсэй гэж бас Never Let Me Go ч юм уу тийм. Тийм үзээрэй гэж бас зөвлөн Boy A гэх бас нэлээд хүн драма кино байгаа. Үзээрэй гэж зөвлөмөр энэ social network-ыг дахиж нэг үзээрэй тийм. Spider-Man тэр гэдгээс нь гадна Andrew Garfield 99 Homes ч юм уу Michael Shannon тэр хоёр бүр holy fuck тэр хоёр баг Oscar net дэвшгчтэй байсан. Тэгээ юм дээр бас амар тийм Silence-тэй. Тийм Silence дээр мундаг гэсэн шүү дээ. Adam Driver та. Тэгээд Liam Neeson тийм. Ер нь Andrew Garfield бас миний хамгийн хайртай жүжигчтэй нэг тэгээд үзээрэй зөвлөмөр байна. Өөч нэр манай сэтгэлээ ингээ нэг хуваалцаач би зүгээр санаанд орсон төрнөөс ш бодож байсан болохоор тэгээс чамтай ярилцсан. Би нэг ийм контент хийж эхэлт юм гэж бодоод байхгүй нөө топ 5 топ 10 гэж байдсан шүү дээ. Ерөнхийдөө формат нь тиймэрхүү. Ерөнхий формат нь. Тэгээ сэдв хөндөх юмнуудын нэг болохоор яг ингээд одоо топ 5 underrated жүжигчд эртний жүжигчд ч юм уу underrated найруулагчд те эсвэл топ 5 одоо жүжигчин болоод байжгаад жүжигчин карьер эхлүүлээд одоо найруулагч болж байгаа одоо анхаарал хандуулах хэвээр 5 найруулагч гэдэг ч юм уу те тэр нь одоо Rebecca Hall, Olivia Wilde гэдэг шиг те ярьдаг ч юм уу. Тэнгүүд Andrew Garfield шиг одоо сэдв дээр юу гэдэг олонний мэддэг жүжигчдийн одоо үзээгүй санал болгох 5 кино гэдэг ч юм уу те. Одоо Never Let Me Go, 99 Homes юу энэ төр болол те би яг Silence үзег бод те Silence те тэнгүүтээ одоо Boy A энэ төр гэл 5 кино боловч чинь Andrew Garfield хангалттай гэж байгаа байхгүй. Жишээ нь иймэрхүү сэдв байвал юу гэж бодож байна. Иймэрхүү сэдвүүд төндсөн бичлэг байвал. Yeah, nice. Тэгээ ер нь бол жоохон view их авах зорилготой бас бичлэг хэрэгтэй байгаа байхгүй. Шударгаар хуваалцах та. За. Тэгээ дээрэс нь бас ярилцах гоё сонирхолтой. Заавал нэг view-дэч бас уусаа тэр сонирхолтой. Тийм тийм хийж байгаа юм genuine байхгүй. Гэхдээ ерөнхий форматын хувьд бол нэг арай жоохон view авах зорилготой. Тэр нь бол ойлгомжтой. Тэрэндээ нуугадах шаардлагагүй. Гэхдээ тэглээгээд хог хийх гэсэн үг шүү дээ. Ярьж байгаа юм genuine байх нь ч чухал гол нь тийм. Хийц гоё яаж чадахгүй л хальта. Би миний edit гэж гэх юм байна. За. Дараагийн нь болохоор A24 кино байгаа. За A24-ийн The Humans гэж кино байгаа. За энэ киноны трейлер бол гарсан маань 11 сарын 24-нд театруудаар бол Америкт нээлттэй хийнэ. Жүжигчний бүрэлдэхүүнд Richard Jenkins, Amy Schumer, Beanie Feldstein, Steven Yeun болон June Squibb гэсэн жүжигчид тоолж байгаа. Тэгээд хин Jane How the Shell гэж жүжигч бас байгаа маань. Ийм
Жүжигчдийн бүрэлдэхүүнтэй Торонто дээр киногийн фестивал дээр нээлттэй хийсэн амар өндөр үнэлгээнүүд авсан ийм бүр яг стажик pure drama кино энэ трейлер ч юм санагдав. Манай Эвер нэрч одоо яг ингээд хөгтөө амтлалтанд сая бидэрлээ орж ирж байгаа юм л та нэр нь. Тэгээ юу үзэж байхад бол амар тийм philosophical юм бодогдсон. Одоо тэнцээгээ яг нэг Америк гэр бүлийн амьдрал харж байгаа шүү дээ. Тэгэл хоорондоо юу болж байгаа, яаж яаж байгаа амьдралыг зүгээр харж байхад бол ингээд одоо зүгээр ингээд одоо хүмүүс ингээд хоорондоо ярьдаг хийлгээд нэг юм байна шүү дээ. Тэрүүгээр хүн ингээд өөрийнхөө ямар сэтгэлхөдлөлтэй байгаагаа илэрхийлж байгаа. Тэгээ тэрийг хараад хүн нүдээр хараад ямар энэ хүн ингээд ямар сэтгэлхөдлөлтэй байгааг гэдэг ингээд гадарлаж байгаа мэдж байгаа зүгээр л тийм харилцан яриа диалог өрнөж байгаа уу яг нэг тэмдэглэл ярьчихсан. Надаа болохоор бүр амар гой санс яг юу гэхээр яг ингийн гэр бүл тэгээ тэр бүгд хүмүүсийн хоорондын хагарал нь юу байна, юугаар нийлж байна, гэр бүл байна гэдэг нь өөрөө юу юм. Тэгээ яг тайтл л байгаа байхгүй humans те. Humans байх нь өөрөө ямар утга учиртай юу туулж байгаа. Одоо энэ дээр бас одоо бид нар ингээд одоо чинь би ингээд 30 насны үе дээр ирж байгаа millennial байгаа байхгүй тий. Тэнгүүт яг бидний асуудал төрөд хөндөгдөж байгаа байхгүй. Steam юм надаас хамаагүй байх л та. Гэхдээ зүгээр тэр үеийнхний хөндөгдөж байгаа байхгүй. Чинь ингээд Steam юм трейлер дээр нэг ярьдэн штэ ингээд би нэг хэсэг ажилгүй байсан ингээд. Тэгээ би ингээд хэсэг depressionтэй байсан. Тэгээ ингээд юм хийж чадаагүй. Тэгээд одоо бол би зүгээр болцсон ингээд. Тэгсэн чинь Richard Jenkins одоо хамаагүй ахмад хүн тий. Бидний манай гэр бүлд бол тийм depression энтер гэсэн юм байдаггүй. Юу вэ? Тэгээд тэгсэн чинь энэ бол яг энэ generation-ийн ялгаа гарч байгаа. Одоо бид нар сэтгэл зүйн эрүүл мэнд маш их ярьдаг болсон. Монголд ярих ёстой ер нь бол тийм. Тэгээ бид нар өсвөр насныхаа амийг амиорлдог гэж ярангууд арчаагүй марчаагүй энэ төргөл тэнийг юм зөндөө ярьдэн шүү дээ хүмүүс хайрын амим гэж байгаа шүү. Бусдыгаа боцсонгүй ч гэнэ үү тийм. Амиа боцсон гэх тэнийг юм яар. Бид сэтгэл зүйн эрүүл мэнд ярьж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ дээр бол ингээд жижигхэн ганцхан шинээр тэр ялгааг амар гой гаргачихж байгаа байхгүй юу? Яг кинон дэрэн дээр хэр их хөндөгдхийн мэдгүй л байна л да. Гэтэ зүгээр ганцхан жишээ гэхэд. Тэгэхээр яг Монголд бид нар яг ийм гоё диалог дээр суусан Монгол диалог дээр шүү дээ. Америкээс суулгах шаардлага байхгүй. Англи хэл юм уу, Франц, Япон солонгос хэлнээс суулгах шаардлагагүй. Яг өөрсдийнхөө хэл яриа шиг, ярьдаг шиг те ярьж байгаа яг юм цэвэр диалог дээр суусан гоё драма ч юм уу, комеди ч юм уу, триллер ч юм уу те кино хиймээр байгаа байхгүй. Диалог дээр суурсан. Би яг Humans-ыг үзэж байгаа бүр ямар амар үзэх хүсэл төрөөд тэр тэдий ч нэгээр ямар амар хатаах баасаа энэ Humans-ийн трейлерыг үзэж байгаа. Зүгээр амар хатаахч байгаа байхгүй. Яагаад бид нэр ийм гоё зүгээр л диалог дээр суурсан. Тэрүүгээр янз бүрийн сэдвүүдийг хүндсэн, тэрүүгээрээ сторигоо явуулсан те. Тэрүүгээр яагаад одоо сэдв хүндсэн, нийгмийн сэдв болон хүмүүсийн character хүндсэн те. Ийм одоо зөрчил ч юм уу те. Хүндсэн story байж болохгүй гэж би бол бодож л өстэй. Энэ бол үнэхээр заавал watch харагдчихлаа. Must watch харагдчихлаа. Гэхдээ ер нь Монгол яг тийм цэвэр диалог сайн бичдэг зөвхөлж байхгүй. Яг кино бичнэ гэхээр нэг тийм хүн шиг диалог бичдэг юм аа. Нэг тийм модон нэг тийм хуучны жүжиг мужиг шиг ч гэх юм уу. Нэг тийм хүн ярьж байгаа юм шиг байдгүй. Кино дөрүүд нь цаанаас нь албаар тийм өгөөд энийг уушигдсан юм шиг нэг тийм. Тийм. Тэгээд нэг тийм яг мэдээж 100% амьдрал шиг шаардлагагүй мэдээж диалог гэдэг бол киноны диалог мэдээж өөр тэрийг ойлгож байгаа. Шууд амьдрал дээр хүмүүс ярьдаг шиг замбраагүй ч юм уу, зэгцгүй би биенийхээ дээгүүр давхарж ярьсан мэдээж хүн амьдрал дээр тэгдэг шнэ. Тэгэх шаардлагагүй. Гэхдээ ядаж нэг тийм мэдрэмж өгч болно шүү дээ. Хүн ярьж байгаа юм шиг тийм. Тэгэхгүй бүр ингээд нэг тийм тасарсан байдаг. Яг тийм яг бүр амар сайн диалогтой кино болстой үзэг юм. Хөхөө шал өөртөө уусаа. Диалог багтай л да. Уусаа бүх диалог авцсан гэсэн шүү дээ. Тэр нэг явц дундаа импровайз хийцээ. Тийм. Диалог айгу багтай. Тэгээ байгаа диалогууд нь fine. Тэгээ зарим нь бол айгу сэтгэл төрхөөр зарим нь яа окей fine. Тэгээ нэг тийм амар диалог дээрээс нь суйрлаагүй болохоор шаардлагасныг уусаа байх. Тийм. Тийм болохоор тэрийг яг диалог нь ярих жоо хангалтгүй гэх юм уу да. Тэнгүүд зүгээр яг ингээд цэвэр диалог ер нь яг диалог харж үзсэн үзээ гэсэн яг бүр тийж амсдаг. Тэсэг нь бол баггүй. За тэгээд The Humans-ийн хувьд бол 11 сарын 24-нд A24-ийн одоо кино бол театрт гарах нэ. Тэгээд юу яхаар хаврдаа багтаад үзэх боломж олдохгүй л үү тийм. Найдаж байна. За дараагийн нь бол яг эсэргээрээ нэлээд
Одоо баг димич оруулж үдэ гэж бодож ирсэн. Тэгээд яг ярьчих дээ тий. Resident Evil Welcome to Raccoon City гэдэг кино гарч байгаа. Netflix дээр Netflix дээр үгүй л аагүй мэн Sony Pictures. Shit Netflix биш юм биш зүгээр Sony Pictures. What the fuck? Театрууд гарах юм байна. 11 сарын 24-нд театруудаар нээлттэй их юм байна. Тэгээд хүмүүсээс бас мэдээж үзэж байгаа. Neil McDonough хүмүүс харсан байх. Robbie Amell хүмүүс мэдэх байх нөгөө манай Steven Amell-ийн Oliver Queen тоглож ирсний дүүн. Энэ үгээр хүмүүс мэдэх байх. Яна Tom Hopper. Тийм Tom Hopper байгаа. Тэгээд Deacon Tarly. Тийм Deacon Tarly байгаа. Тэгээд Hannah John Cameron гээд Ant-Man and the Wasp дээр нөгөө эсрэг дүртэн тоглолдог, Ghost тоглолдог. Живччин бас байгаа. Тэгээ гол дүртэн Kaya Scodelario байгаа. Тэгээ би Kaya Scodelario-г бас амар дэмждэг. Ингээд нөгөө Crawl тоглосон шүү дээ. Тэгээд Maze Runner-аар ерөөхдөө гарч ирсэн. Сүүлд бас Netflix дээр уулын Spin Out гээд уул айгуу зөвүүн нэг тийм балет чинтэй бишээ, балет ч юм бишээ. Балет төлөө балет чинь уран гулгачтай байсан санаж байна. Драма зурвал хийсэн. Уулын карьер нэг сайн усгаж айгуу найддаг, хүсдэг. Тэгээд ингээд заримдаа жоохон дэм юм тоглож байгаа. Жог 10 юм. Тэгээ энэ бол бүр нэг тийм 2000-аад оны их үеийн аргуу CGI-тэй аргуу акшн кино шиг ярьж байна. Бүр тэр үедээ аргуу тооцогдохоор. Тэгээ трейлерыг хийцэн ч гэсэн ямар муу юм. Тэгээ CGI ч ямар муу юм. Трейлерийнх нь эвлүүлэг текст микс нь яасан муу юм. Тэгээд ер нь юу гэж бодоо. Би ч бол Resident Evil амар фэн. Одоо чи надад энэ дэр ингээ fuck Resident Evil 2 байгаа юм заяа. Evil Village байгаа. Тэгэнгүүт Resident Evil 3 байгаа. Тэгээ Biohazard 7 байгаа. Тэгээ хоол байна гэдэг. Тийм байна. Гэтэ яалч юм бэ? Тэгээд яг ингээд зүгээр ингээд кино руу ороод ирэхээр ялч урам угарсаад байгаа. Тэгээ Resident Evil-ийн өмнөх цувралууд ч гэсэн нэг сайн биш тий. Яг Mila Jovovich-тэйгийн нэг гоё. Нэг гоё тэгээд яг би нэгдэж амар сайн мундаг кино бол биш. Гэтэ яг үзэхэд бол гоё. Тэгээд Extinction бас амар гоё. 3 нөө. Тийм 3. Аха. Тэгээд боссон ч дээ. Эхний 3-ыг тэгтээ үзчихэд боломжийн тий. Ер нь яг 2 ч гэсэн бас дайггүй шүү дээ тий. Яг эхний 3 ч тэгтээ яг тэр нэг амар акшн босных нь эхнийх нь баггүй. 3 яг нэг баланстай. Бас илүү акшн талдаа тэгтээ гайгүй. Тэгээд 4-өөс утгаа алдсан байхгүй. 3 ч нь яадаг үлээ. Яг 3 ч нь Las Vegas ирдэ шүү дээ. Extinction ч 3 нь шүү дээ. Биш юм зүйл 4 юм байна. Extinction нэг юм шиг outside. Тийм үү? Тийм desert message дээр явж магадгүй. Тийм. Desert message дээр Vegas Max дээр чинь 3 шүү дээ. 3 юм уу? Тийм. Цөл мөлтэй болдог. Тэр нөгөө хин нь болохоор нөгөө амар трактай явжснаа нөгөө зомбинуудыг дэлбэлж мэдэлдэж шүү дээ. Тэр чинь нөгөө Alice амар юу яагаад improvise хийгээд байдаг. Тийм. Тэр Extinction юм баха. Би тэг сайн. Тэгээд дуулны Resident Evil амар хайртай тэгээд канон ингээд амар улам сугаад тахаар жоохон хийцээ байгаа. Би одоо тэг дуусгаагүй байгаа. Би final chapter үзээгүй шүү дээ. Үзэж дуусган даа. Гэхдээ нэгэнд өмнөх кинонууд тэр үзсэн. Би өмнөх бүх киног нь үзсэн үе. Final chapter-ыг л үзээгүй. Би ч өөр Resident Evil бүгдийг үзээ. Би ч амар Secret Resident Evil цаарлаа фэн үздэг. Тэгээд ер нь тэгээд бас нэг жоохон сэтгэл өндөр байгаа юм. Яг заавал оклонтойгоо нөгөө дөрүүд нь accurate халбгүй л дээ. Тэгээд энэ дээр бол бас арай хийчихлээ. Ер нь л тэгээд энэ дээр бас фэнүүдаас нэлээд сэтгэл өндөр байсан. Тэгээд бас нэг юм Lance Reddick-тэй цуурлаас хийж байгаа шүү дээ. Тэрэн дээр одоо манай хүн чинь Albert Wesker-ийн дүр тавьсан байгаа бол Wesker шалаа өөр амбицтай өөр дүр өгөх байхгүй. Тэр бэрэн дээр бол амар сонин концертээр хөвлөж байгаа. Ер нь жоо оронгоо байгаа. Яг Kaya Scodelario ингээд нэг тийм гоё оосаа гэж найдаад байгаа байхгүй уулна. Дээрэс нь энэ дээр яг миний нэг дуртай жижиг одоо нэг тийм карьер амар хүмүүс мэдэх бол биш жүжигчин тоглож байгаа байхгүй. Lily Gao гэдэг. Тэгээ Lily Gao-гийн хувьд болохоор Ada Wong-ийн дүр тоглож байгаа энэ дээр. Ada Wong ч бас амар iconic дүр шүү дээ. Хамгийн iconic. Тийм, хамгийн iconic. Тэгээ Lily Gao яг харагдах талаас нь бол ямар ч эргэлзээгүй байх. Гой харагдах бах. Зүгээр киноны юм шид болохоор тэгээд жоохон явахгүй л. Тэгээ Lily Gao нөгөө нэг сая Expanse дээр нөгөө season 5 дээр нэг амар чухал мөртлөө жижигхэн дүр тоглосон байхгүй юу? Бас тэрэндээ амар гоё байсан. Тэгээд
Тийм, ер нь бол одоо чи энэ Clary Bit бол яаж Clary Bit биш үү? Энэ Leon болохоор Leon биш үү? Яг хөө харагдах нь бол дүүрсэн. Ядаж story character мөн байвал гоё юм шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь team харагдахгүй байхгүй тийм. Тэгээд харагдахгүй гэдэг нь яг царай зүсэндээ биш зүгээр хийцэндээ. Тэр CGI юм чи. Йоо бүр тэр зарим CGI бүр нэг тийм 2000-ад оны их үеийн одоо киноч гэлтгүү аргуу тоглоом шиг бас харагдаж байна шүү дээ. Тэсэндээ язаад бүр анимашнээс муу харагддаг тийм. Тэ. Бүр арай л муу харагдаж илээ алтж. Тэсэндээ анимашн ч гэсэн аргуу. Ер нь тоглоом л байна. За тэгээд Resident Evil Welcome to Raccoon City 11 сарын 24-нд Америкт нээлттэй хийгээд бомб болох баха, фейлдэх байх чаас. За дараагийнх нь гэхдээ үзнэ баха. Чи үзэх бах тий. Яаж фейлдийг харъя гэж. Дараагийнх нь болохоор амар weird киноога Ирланд Porsche хамтарсан уран бүтээл Natalie Biancheri гэж унших юм болов гэж уран бүтээлчин кино байна. Энэ оны Торонтогийн кино фестивал дээр нээлттэй хийгээд work бас тийм Focus Features бол одоо distribution эрхийг авсан. 12 сарын 3-нд Америкт нээлттэй хийх гол дүрд нь George Mackay Mackay гэж уншдаг юм шиг байлж би Mackay гэдсэн чинь Mackay гэж байна. Би бас Mackay юм шиг байлаа. Айгу олон англи хүмүүс нөгөө интервью юм харж Mackay гэдэлээ. Ашил боодог байлгсан байна. Тийм манай боодог байна. Тэгээд George Mackay Lily Rose Depp хоёр гол дүрд нь тоглосон Wolf гэдэг юм драма киноога. За энэ болохоор ингээд ийм амар сонирхолтой story зүгээр нэг юм species юу гэд dysphoria гэж юм өвчин байхын хувьд бол байд юм байна. Бүр бодит амьдрал дээр байдаг. Тэгээд яг otherkin гэж нэрлэдэг юм байна. Тэгээд дотор нь бол одоо янз бүрээр хуваадаг юм байна л да. Тэгэд энэ болохоор сэтгэл зүйн өвчин. Сэтгэл зүйн өвчин. Тэгэд хүнээс өөр одоо амтан бит одоо бүр би амтан ч биш зарим нь бүр ингээд юм өөрийгөө шуурга муурга итгэцэн хүмүүс байдаг гэж аахгүй юу. Тэгээ бүр ингээд энэ болохоор тоглоом weird тэнийг юм шиг сонсож байгаа хүмүүс бүр жигнэсээ бүр ингээд үнэхээр ингээд сэтгэл зүйн юм болчтой. Ийм өвчин бол байдаг. Тэгээд ийм өвчин дээр суурилсан одоо story ийм өвчтөй хүмүүсийг эдгэж байгаа, эдгэх зорилготой гэж ядаж одоо ханаана харагдаж байгаа нэг юм газрын тухай. Эмнэлэгч юм уу те нэг юм очиж үзэл газар. Тэгээд тэрэнд болвол ингээд ийм өөрийн амтан ч юм уу өөр юм ингээд бодцсон, итгэцэн ийм одоо сэтгцийн одоо бас асуудалтай хүмүүсийн хүмүүсийг бол одоо эмчилж байгаа. Тэгээд тэр дунд нь одоо очиж байгаа хоёр бол одоо манай гол дүр нь George Mackay-ийн хоёр, Lily Rose Depp, Johnny Depp яг энэ. Манай хоёр бол байгаа. Тэгээд тэн нь болохоор George Mackay-ийн дүр нь болохоор өөрийгөө чон гэж итгэцэн, итгэдэг ийм чон юм шиг ингээд байдаг. Тэгээ нөгөөх нь болохоор Lily Rose Depp-ийн дүр болохоор Wildcat гэж байгаа. Тэ одоо шилүүсэр хүмдаа тэ нэг тиймэрхүү яг шилүүс бол биш ээ. Нэг тиймэрхүү. Муурны төрлөө. Тийм муурны төрлийн зэрлэг тийм махчин тиймэрхүү. Энэ мен дээр бас ингээм зурцсан. Тийм өөрөө зурж марцсан. Тэнгүүд энд ихтэй яг ингээд эхлээд зүгээр контекстгүй сонсохоор амар absurd гажиг юм шиг мөртлөө трейлерыг үзэхээр амар чухал юмдаг үз амар чухал хийсэн кино байгаа байхгүй юу те. Энэ чамд ямар санагдсан вэ? Үзэг хүсэл төрүүлөө юу гэж бодож байна? Яг иймэрхүү weird story үзэхээр амар сонирхолтой юм. Ер нь яг тэр юу болох бол яг юу хүндэд яагаад вэ? Тэгээд дээр сэтгэл зүйн бас нэг төрлийн бас бидний мэддэг өвчний нэг төрөл байгаа даа шүү дээ. Тэгээд тэрийг бас ингээд зүгээр ингээд explore хийгээд бас юм өвчтэй хүмүүс ямар байдаг юу бол ингээд яг үзэх стол юмнууд юм шиг харагдчихсан. Тэнийг бол яг шууд өвчин гэж бас яхад хэцүү л байд юм байна л да. Ер нь бол бас өвчин гэхээс илүү бас cultural асуудал гэж харддаг юм байна. Unusual яг psychology талаас нь ч бас тайлбарлалт юм. Яг шууд өвчин гэж бас ядгүй юм байна. Ер нь бол бас тодорхойлтгүй юм. Ер нь нэлээд асуудалтай юм байна. Тийм. Ер нь нэлээд weird subculture-ийн нэг л гэж ярьж байна. Яг нөгөө psychology талаас нь. Тийм тэгэд надад айгу трейлерыг хийц гой санагдсан. Дээрэс нь George Mackay-ийн карьер айгу гоё байна. Нэг тийм айгу гоё кинонод сонгох юм. George Mackay амар алдартай биш гэсэн. Тий. Яг ингээ өөртөө төхөрсөн. Тий. Тэгээд хин дээр одоо ямар амар гоё байлаа тий. Captain Fantastic дээр. Тэгэнгүүтээ тий чинь Captain Fantastic-аас өмнө зөндөө олон кино тоглож байсан. Зөвхөн яг бид нарт танигдсан тий шүү дээ. Тэгээ Captain Fantastic-аас хойш True Story of the Kelly Gang дээр тоглосон, юун дээр тоглосон, 1917 тоглосон. Тэгээ одоо Netflix дээр гарч байгаа Munich The Edge of War гэдээ бас нэлээд
том бажеттэй том киногаа тэрэн дээр бас тоглож байгаа. Одоо 2020-ны 1 сард Netflix дээр гарч байгаа юм байна. Энэ дээр бас тоглож байгаа. Тэгээд ер нь бол George McCay-ийн карьер бол бас мундаг гоё явж байна. Тэгээд Lily Rose Depp ч гэсэнтэй бас сонирхолтой бүтээл дээр орж ирж байна те. Яг George McCay яг хэсэг энэ үеийн яг ийм насны нэг том биш гэсэн яг өөрснөө төгссөн кинонд тоглоод байгаа нэг хэсэг биш шүү дээ тийм. Жишээ нь нөгөө манай Чернобылээр тоглох нэг хов боддог. Тийм хин Barry Keoghan. Тэр одоо Keoghan гэдэг юм бол Keoghan юу гэж уншдаг юм болоо. Keoghan тэр чинь одоо Eternals дээр байгаа шүү дээ. Тийм. Бэлэг юм тэр муухай барьцуудаар харагдаж байна шүү. Ер нь язгаас тиймэрхүү барьцаг царайд. Тэгээ Eliza Scanlon байна. Бүр амар мундаг. Тэр сэдв бас ингээд нэг гоё видео хийж болохоор шүү дээ. За тэгээ Lily Rose Depp бас карьер нь ер нь давгүй явж байгаа шүү. Ер нь бол The King Ming тоглож моглоод те. Бас одоо Lily Rose Depp ч одоо 22 хүрсэн юм биш те. За. Wolf бол 12 сарын 3-нд тэгээд Searchlight Pictures-аас гарах нь байна. За дараагийнх нь болохоор E24-ийн дахиад нэг киногоо 12 сарын 3-нд бас адилхан Америкт кино театруудаар нээлттэй E23-ийн кино, E24 E24-ийн кино Red Rocket гэж кино байгаа. За энэ кино бол comedy drama киногоо Sean Baker-ийн кино. Хамгийн гол юм нь Sean Baker-ийн киногоо. Тэгээд энэ нэрээр байсан те. Аюу. Кинон нэрээ. Хин? Sean Baker-ийн дүр нь. Биш Sean Baker найруулагч. Биш жүжигч чинь. Үгүй. Simon Rex. Тэгээ Simon Rex-ийн дүр нь болохоор Mikey Saber гэдэг. Mikey Saber. Тийм. Тэгэд энэ болохоор амар сонирхолтой кино нөгөө энэ жилийн Palme d'Or бол өрсөлдсөн. Тий, Cannes дээр өрсөлдсөн. Тэгээ Sean Baker хүмүүс мэдгүй ч юм уу Tangerine гэдэг амар өндрүүлэг авсан инди кино найруулсан. Тэрнээс илүү сайн мэдгэн The Florida Project-ыг найруулсан. Бүр Florida Project бүр үзег хүмүүс бол манаас сонсож байгаас please заавал үзээрэй. Тэгээд санал болох гарч иж байгаа мундаг найруулагчид гэдэг сэдвээр би жишээ бичлэг хийх юм бол Sean Baker хангалттай дуудагдахаар байна. Гэтэ би энэ бичлүүндийг хэрвээ хийх болсон бол бүр бүгдээрээ нөгөө нэг ярьж байгаа сэдвийнхаа бүх юмыг үдчихэж яана. Бэлтэн. Одоо чинь Sean Baker-ыг ганцхан киног үзсэн байж байгаа жишээ нь ярьж болохгүй байхгүй. Тэр бол би responsible болно. Тийм. Тэгээд Red Rocket гэж нэ. Тэр Red Rocket-ийн хувьд бол сонирхолтой юм нь болохоор ийм порн жүжигчин эрэгтэй порн жүжигчин байсан. Тэгээ порн жүжигчин байсан. Тэгээд карьер нь бодоолцсон. Ерөнхийдөө сүрцэн байхгүй болсон. Тэгээд нэг тийм 40-од насны тэг карьерны хойлцсон. Тэгээ бүр ингээ карьергүй болоод нутаг бутж байгаа. Нутаг бутж байгаа гэдэг нь болохоор Техаст байдаг нэм жижигхэн тосгоноос гаралтай өөрөө. Тэгээ тэрнийгөө буцаа ярьж байгаа. Тэгээ тэрэндээ нэг ихнэр мөхнөртэй байсан юм шиг байгаа. Тэгээ порнод болохоос өмнө. Тэгээ тэрнээс альбаасаа салж малаагүй юм шиг байгаа. Тэгээ хуулиасаа салж малаагүй юм шиг байгаа. Тэр нэг жоохон манахных шиг амьдралтай нэг тийм жоохон гангтай нэг тийм юм тоодгүй те. Жоохон ганг ман юм шиг байна. Тэгээд ерөнхийдөө тэрнээс л болж байгаа үйл явдлуудыг харуулж байгаа. Тэр тосгондоо эргэж ирээд тэгээд бас тэнцэнэ бас буцаад алих өсөлттэй байдаг. Тэгээд тэнцэнэ тэгэл манай хүн бас нэг уулын болно л гэдэг байгаа. Тэгээд нэг юм хийчвэл болно, хийчвэл болох гээд байна, тэгхгүйчвэл болох гээд байна гэл нэг тийм амьдрал нь бүтэхгүй яваал байгаа хүмүүс байдаг шүү дээ. Нэг evil mevel бол биш. Тэгтээ нэг ингээл тавтаж бүтэхгүй тэгэл фейлдэл гэдэг тийм л гар юм шиг. Тэгээд дээрэс нь comedy юутай угаасаа Florida Project-ийг үзсэн хүмүүс бол шууд мэдэх бах. Тэгээд энэ трейлер ямар санагдав? Энэ киноны зохиол ер нь хүлээлт ямар байна? Одоо юу? Яг иймэрхүү төрлийн кино үзэх гоё юм аа. Зүгээр л амар fun. Тэгээд энэстэй тэгэл бас хүмүүсийн амьдрал дээр байдаг тийм асуудал. Тэгээд бас гоё сэдвүүд хөндлөн тийм. Жишээ нь яг тэр утгаараа надад хэлбэл ялж амар таалагдсан байхгүй. Тийм болохоор энэ яг амар яг адилхан бол би ч гэсэн зүгээр ID нэг бас нэг иймэрхүү бод амар хүмүүс амьдрал дээр байдаг. Тэгээд ийм асуудал бас амьдрал дээр байдаг. Тэр асуудал хүндсэн болохоор иймэрхүү кино бол үзэхээр fun байдаг. Тэгэд Florida Project айгүй entertaining хөөрхөн мөртлөө бас амар хүнд сэдвүүдийг хөндөж харуулж байгаа юм сонирхолтой кино шүү дээ. Тэгээ энийг бол нэлээд comedy талдаа харагдж байлаа. Florida Project-аас илүү comedy талдаа харагдсан. Тэгээ Rotten дээр одоо бол 96% үнэлгээтэй байгаа юм байна. Өөр алж байгаа юм. Тэгээд бүр Sean Baker-ыг бас магтжээ. Тэгээ Simon Rex гол дүр тоглосон. Simon Rex-ыг бол үнэхээр мундаг байсан гэж бол магтаж байна. Тэгээд Simon Rex бол өөрөө бас порн жүжигчин байсан юм байна. Амьдрал дээр айгүй олон юм хийжсэн л юм байна л да. Ер нь бол рэперч байж үзсэн, комедиан байж үзсэн, модель байж үзсэн, порн жүжигчин байсан. Нөгөө нэг Eminem тоглолт гарах юм биш үү? Тийм. Нөгөө нэг ийм малгай хүмүүстэй жигтэй гардаг төгөөдöd. Тийм. Тэр гарах юм биш үү? За. Тэгэхээр бас энэ хүн өөрөө ч гэсэн
Энэ дүртэйгээ бас нэг ойролцоо амьдрал тийм яг тийм биш байсан ч гэсэн бас нэг identity-г нь бол тодорхой хэмжээнд мэдэх юм байна шүү дээ. Ямарс нэг гарч ирж байгаа л алга болцсон нэг юм. Тийм байна, сонирхолтой байна. Бас өөрөө порн жүжигчин байсан гэж шүү дээ. Наач гоё кино юм байна. Энэ алгаар харагдж илээ нэг бас. За тэгээд Red Rocket бол яаж амар гоё нэртэй Red Rocket. 12 сарын 3-нд Америкт кино театрууд нээлттэй ихнэ. За дараагийнх нь энэ оны миний хувьд хамгийн хүлээлттэй байгаа бүтээлүүдийн нэг байгаа. За энэ бол Nightmare Alley байгаа. Guillermo del Toro ахын The Shape of Water киноноос хойш одоо анхны бүрийн хэмжээний кино найруулж байгаа. Олон прожектуудаар оролцсон л да. Тэр хооронд. Гэхдээ яг найруулагчаар оролцож байгаа. Анхны киногоо тэрнээс хойш. За тэгээ Nightmare Alley-гийн трейлер чамд ямар санагдав? Мэдрэмж ямар байна? Кастын хувьд бол хариулахаас ч юм кастингээс хэлжээ. Bradley Cooper, Kate Blanchett, Toni Collette, Paul Anderson, Willem Dafoe, Richard Jenkins, Rooney Mara, Ron Perlman, Ron Perlman тэгээд хин David Strathairn байгаа. Тэгээд David Strathairn-ийн хувьд болохоор X-Master амар гол тоглодог байхгүй юу? Тэг хүмүүс бас мэдэх байх. Тийм. Ямар санагдав? Тэгээд Del Toro-гийн киноны adaptation трейлер ер нь амар intense тэгээд mysteries тэгээд бас тэр хүнд нэг жоохон horror element гэдэг юм. Энэ болохоор яг л тийм байсан. Тэгээд бас ерөнхий сторигоо бас нэлээд сайн нууж чадсан санагдсан. Ямар ч яг юу болоод байгаа. Ямар ч нэг тийм park аяал яваад байгаа тийм. Тэгээд нэг цирк мэркийн юм бай. Тэгээд нэг beast гэх нэг юм яриад байгаа. Хүн нөө эсвэл энэ beast үү нэ тэрэ гэдэг. Тэгээд тэр нь яг метафор яриад байна уу? Эсвэл яг циркийн үзүүлбэр яриад байна уу гэдэг нь хөдлөн мөзрийн юм байгаа даа. Тэрний зөв treatment яриад байгаа юм уу? Эсвэл ямар ч сториг амар сайн нууж чадсан юм аа. Гол баяртай одоо. Тэгээ бар Clifton Collins Jr. Tim Blake-нээс нь төрөлтөл байгаа юм чи тэгээд тий. Ямар ч амар харагдчихлаа. Яа тэгээд каст бүр галзуу бүр ямар гоё зүгээр л харагдах талаас ямар гоё харагд юм бэ. Toni Collette, Kate Blanchett, Willem Dafoe алж илээ. Rooney Mara ерөөсөө ойр тараагүй. Тийм Rooney Mara ёо каст нь зүгээр нэг мондог жүжигчдээс гадна зүгээр яг цэвэр эстетик талаасаа ч гэсэн амар гоё харагдж илээ. Тэр нэг бороо мороотой орж байгаа юм эсвэл ялчвал Del Toro-аас л гаргалтай. Тэгээ psychological thriller кино. Энэ кино бол тэгээд нэлээд юм кино болох гэж бодож байна. За тэгээд Nightmare Alley бол 12 сарын 17-нд театруудаар нээлттэй Searchlight Pictures-аас яаж байгаа distribution хэд нэг horror master-тай witness хийхэндээ. Тэгээд ер нь бол зохиолынх нь одоо үйл явдлын плотын танилцуулга дээр ингэсэн байна. Stan Carlyle гээд одоо юу хүн. Таман болохоор ингэж хүмүүсийг нөө manipulate хийх гэдэг чтэй. Өдөртөх. Одоо яг юу гэх юм бэ тэрэж одоо manipulate хийх гэдэг чинь одоо ер нь тэгэл толгой эргүүлэх гэх юм уу одоо угаах, тарих угаах те. Тийм бүрэн контролын нөлөө өөртөө. Тийм хүнийг өдөртөх, тарих угаах те. Иймэрхүү юмдаа сайн цөөн хөхтэй ийм гар гинэ. Тэгсэн чинь мань хүн хинтээ одоо яг romantically холбогдоод Lilith Ritter гэдэг эмэгтэйтэй холбогдоод тэгээ энэ эмч нь болохоор бас psychiatrist сэтгэл зүйч Kate Blanchett тэгээ энэ холбогдоод тэгсэн чинь тэр дүр нь мань хүнээс илүү аюултай хүн байж таардаг гинэ. Kate Blanchett-ийн дүр мань хүнээс илүү аюултай manipulator тийм. Тэгээд энэ ингээд story цаашаа явах юм байна. Тэгэхээр бус нь ер нь бол илүү Rooney Mara гэдэг үлвэлтэй юм байна да. Rooney Mara, Toni Collette, Willem Dafoe энэ яг Ron Perlman энэ нэлээд сонирхолтой дүрүүд байгаа. Тэгээ Ron Perlman аваад тэгээд Del Toro-тай хамт Ron Perlman-тэй Del Toro-тай баг Hellboy 2 одоо хамжиж байна тийм. Pacific Rim дээр байсан шүү дээ. Pacific Rim дээр. Яагаад нөгөө нэг юм цуглуулдаг гараад шүү дээ. Амар epic мовцтой. Тэгээд Shape of Water дээр ялч юу байгаагүй. Crimson Peak дээр байсан мэж чи үзсэн үү? Би Crimson Peak үзээгүй. Байсан мэж магадгүй. Pon Perlman Mocha Lodrich Cradley Booper Ёо Bait Blanchett Connie Collette Miana Lessig
Ёо, Dylan Wafo. Болчихсон тийм. Мунирара. Why man? Яа. Ямар тэнийг юм. Шал тэнийг юм яач. Honor юм. Ёо, за дараагийнх нь ёо. Ёо. Тэгэд Nightmare Alley бол энэ оны миний топ хүлээлт байгаа. Топ хүлээлтүүд энийг байгаа. За 12 сарын 25-нд Америк театруудаар нээлттэй игээд 1 сарын 14-нд Apple TV Plus дээр орох A24-ийн уран бүтээл Joel Cohen-ы зохиолын бичиж найруулж байгаа. Denzel Washington болон Frances McDormand нар гол дүрүүдэд тоглож байгаа. The Tragedy of Macbeth-ийн трейлер гарсан байна. За энэ трейлерыг сэтгэлдээ хаалцсан. Трейлер хийсэн амар богино тийзер хийсэн те. Тэгээ чи бүр бүтэн трейлер гэж өөртөө битсэн байсан бүр. Тийм үү. Тийм. Тэгээ би бол албаар гэж бодсон. Түнш шилнэр нэг тийзер трейлер хоёроо ялахгүй байна гэж байхгүй шүү дээ. Тэгээд бүр official трейлер гэж хэлчихсэн. Тэгээ би бүр энээс өөр юм гарахгүй байна гэж бодсон. Албаар. Тэгээд эндээс би ер нь story нэг ямар би юусе. Тэгээ яг Shakespeare-ийн Macbeth-ийг уншиж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэгээд Shakespeare юм. Тэгээ Shakespeare-ийн Macbeth-ийг сэтүүлж байгаа байхгүй юу? Тэгээд яг нэг ийм байдал яг манай Монголд бас гоё Shakespeare-ийн юмнуудыг уншижсэн хүмүүс байвал бас гоё л энэ. Тэгээд юу гэдэг би л өөртөө шүү дээ. Shakespeare-ийн юм уншиж ч юм уу ойрхон байж үзээгүй өссөн. Тэнгүү Shakespeare-ийн айгу одор имажулэт нүд юм уу Macbeth нүд юм юу гэдэг өчнөө олон зохиол tragedy жүжиг те юунууд байгаа story-нууд. Тэнгүү тэднийг яг ингэж бүр шууд автоматар сайн мэддэг. Тиймэрхүү суултаа зайдаг. Америкт болохоор бид нар чинь Shakespeare-ийг бүр яг нэг сургууль муулдаа үздэг, зорж уншдаг те тэрүүгээрээ барыг дүн мөн авч мавдаг те. Нэтэр байдаг болохоор одоо Macbeth гэхээр за бүтэн уншиж мэдэрч одоо янз бүрийг болоогүй маа гэхэд шууд мэддэг те яг юу илэрхийлж байгаа ямар дүр байдیں۔ Тэнгүүд би тэрийг сайн мэдгүй болохоор бас харамсалтай л да. Ер нь л culture биш л байх гэсэн үг л дээ. Shakespeare юм те. Гэхдээ ер нь бол яг зүгээр трейлер гэдэг талаас амар зүйн харагдсан надад. Хийцэн. Тэн дээр нэг Denzel Washington, Frances McDormand гэдэгтэй ч зүгээр л амар зүйн харагдсан. Тэг их зөвүүн трейлер байсан те. Бүр нэг яг манайд үзээрэй тэгвэл ойлгох бах. Яг юу гэж хэлхийг мэдэхгүй байна. Яг 4-3 харьцаатай хар цагаан нэг балер зөвүүн mysterious. Frances McDormand Macbeth юм шиг байна те. Macbeth гэдэг нь болохоор Lord Lady Macbeth хоёр хуйлаа. Одоо сүр нөгөө Macbeth-ийг хин хийсэн штэ. Хин тогсон штэ нөгөө хин Michael Fassbender бас Macbeth-ийн дүр тоглосон шүү дээ. Тэгээд Lord Macbeth-д Denzel Washington хинд Lady Macbeth болохоор хин Frances McDormand. Frances McDormand зүгээр харагдсан. Нэг хайлт гарахад. Цогны тийм дээр зогссон шат. Бүр нэг тийм энэ бүр нэг тийм амар зөвүүн харагдчихлаа яалтчгүй те. Жохон секунд гарсан болно шүү тэр үед яг тэр хугацаанд бол амар их амсаалцсан. Story нь гинэ. Энд гэхдээ яг одоо яг нөгөө Shakespeare story гэдэг юм уу энэ дээр угаасаа гэдэг юм сайн мэдгүй байна. Мэдгүй байгаа юм болохоор уучлаарай. Тэгэд story дээр нэгнэ 3 шулам өөрийг ингээ итгүүлээд үнэмшүүлээд тэгээд юу одоо юу Шотландын хаан болохоор зорж байгаа тухай гинэ. Одоо ингээ чи Шотландын хаан болох ёстой гэдэг ч юм уу болж чадна гэдэг ч юм уу ийм хэлээд өгцөн. Тэгээд тэрнээс болоод одоо тэрэнд итгээд ч юм уу тэрэнд үнэмшээд ч юм уу те тэрэнд драйвтай болоод нэг Шотланд лорд юм байл да Lord Lady Macbeth хоёр. Тэгээ мань хүн бүр ингээд Шотландын хаан болох гэж явж байгаа story-ийн тухай гинэ. Тэгээ Macbeth-ийн би сайн мэдэхгүй болохоор. Тэгээ ямар ч гэсэн Joel Cohen одоо хиний McDormand-ийн нөхөр шүү дээ бас те. Мань хүн бол өөрөө зохиолын бичээд бас найруулж байгаа. Тэгээ анх удаага баг Coen Brothers тусдаа уран бүтээл хийж байгаа нь энэ баг шүү. Ethan Coen ерөөсөө оролцоогүй энэ дэр. Продюсер ч оролцоогүй Ethan Coen. Гэхдээ модалцаж зулсан янз бүр юм байхгүй. Тэгтээ creative бас нөгөө нэг өөрсдөө бас туршмаар хүссэн юм мэдээж байгаа шүү дээ. Тэгээд юу болвол Joel Coen бол зохиолын бичиж найруулж байгаа. Тэгээд энэ кино бол юун дээр нээлттэй хийцэн. Нью-Йорк кино фестивал дээр нээлттэй хийсэн. Тэгээд амар өндөр үнэлгээтэй байгаа. Одоо юун дээр Rotten дээр 97%-тай, Metacritic дээр 90 оноотой. Зүгээр алж байгаа. Яг хэдүүл ямар ч сан тоглолдог шүү дээ. Нөгөө Meta дээр 80 85-аас дээш авч Oscar гэдэг шиг. За дараагийн нь болохоор Extraction 2 зарлагдсан. Трейлер гэхээсээ илүү зүгээр амьд үлдсэн гэдэг нь. Энэ бол нэг амар surprise шүү. Угаасаа франчайз болох зорилготой. Тэгээд хинээ ингэ гараал гэдэг үргэлжлэн ингэ тодорхойлсон. Тийм. Яг уул нь үхээд дуусгасан бол story-нд байгаа.
чинь баг үхгээс өөр аргагүйгээр дуусна шүү дээ. Бүр амар буудуулаа өмдөн шүү дээ. Битүү буудуулаа. Яг тэгж өгч явахтай амар уур өвдсөн шүү. Тийм. Гэхдээ яг хамгийн минь хийсэн сүлд нэг ганц хогийн гарт буудуулаа өгөх шүү. Гэтэ гоё хийсэн юм. Тэр чинь бас ядаж emotion storyтэй. Нөгөө нэг сүүлд нь ганц буудаж алж байгаа хүүхэд нь бас амар сайн тахгүй юу те ийм юм болж байгаа. Тэгээ extraction ер нь action амар сайн. Action гэдэг story сайн байхгүй. Action сайн угаасаа тэр нь угаасаа бүгдээрээ ярьсан те. Гэтэ дээрэс нь story сайтай байхгүй. Тэр нь бас гоё те. Тэгээд яг хоёр бол үзэн үстэй те. Яа. Тэгээ нэг өөр юу ярих те хоёр дээр. За тэгээ өнөөдрийн сүүлийн last but not least one of the biggest shit өнөөдөр ярих юм нь House of the Dragon-ы анхны teaser гарсан. За чи ихлэ ярих марч би ярих мараас нэрээ. За тэн дээрс чи юу эхлээд нэг анзаарсан юм нь Iron Throne-ээс. Iron Throne яг номон дээр гэхдээ яг адилхан цаашаа амар илүүдэстэй болгож яг хийсэн байсан. Тэр амар epic харагдсан. Тэгээд хамгийн гоё нь Matt Smith аваад зүг юм байсан. Matt Smith-ийг яг зүгээр ингээ бүтэн тэр яг teaser-ийн хоолойг уншаад нариудаг ингээ зүгээр тэр жүжигчдийн тийм том ертөнцид байгаа гэдэг бодоход л амар гоё. House of the Dragon бүр holy fuck би зүгээр Game of Thrones тэгээ Song of Ice and Fire-ын ертөнцид бүр амар хайртай олж үзсэндээ энэ ертөнцид ингээд одоо орсон доо гэвэл те амар баярлдаг. Тэгээд үнэхээр галзуу харагдчихлээ. Бажет нь одоо Game of Thrones чинь бага бажеттэй эхэлсэн шүү дээ. Жишээ нь Battle of Whispering Woods энэ тэрийг гаргаагүй те энэ чинь нөгөө Tyrion чинь ухаалтчаас ирж мэрдэн шүү дээ. Бажет байхгүй тэрийг ихтэй тулаан дууссан. Тий тэр мөрөн шиг те энэ бол шууд бажеттэй эхэлж байгаа. Бүр шууд том бажеттэй. Тэгэхээр ингээд тэр костюм дизайн, тэр production дизайн, тайзнууд, те сетүүд, тэгээд тэр хувцснууд, мейкап, hairstyle-ууд нь те Targaryen-уудын үс мэс тэр хувцал бүр ямар гоё харагд. Бүр ингээд нэг тийм аль хэдийн ингээд тийм тогтцсон world байгаа байхгүй. Бүр аль хэдийн бүр ямар би бол зүгээр I'm just fucking ready man. Зүгээр I'm ready to go back to Westeros and Essos and shit like бүр I'm fucking ready. Тэгээд жүжигчдийн бүрэлдэхүүнийг танилцуулах юм бол өмнө нь ярьжсэн Paddy Considine гэж жүжигчин нэгдүгээр Viserys хааны дүр тоглож байгаа. Тэгээд Viserys хааныг болохоор өвөө Jaehaerys хаан байсан. Jaehaerys Targaryen бол нэлээд нэр сайтай хаан байсан. Сайн хаан байсан. Эхний Jaehaerys билүү, эдгээр Jaehaerys үлээ. Тэгээд Jaehaerys-ийн дараа бол хаан судал дээр нөгөө залгамж халаа юу болохын асуудал байсан. Тэгээд council лордуудын council суугаад шийдээд Viserys-ийг хаан болгосон. Тэгээд Viserys бол маш сайн хүн, өөрөө сайн хүн, тэгээд сайн хаан байхыг хичээсэн. Гэхдээ нэг зөв зэвүүн үг нь юу гэхээр сайн хүн сайн хаан хий болдоггүй гэж тэ. Малер зэв. Тэгээд ууддггүй тэгээд асуудал гардаг тэ. Уул нь сайн хүн тэ. Тэгээд Emma Darcy болохоор Rhaenyra Targaryen-ы дүрд Viserys-ийн том охин нь. За Rhaenyra Targaryen-ыг сайн мэдэж аваараа bone story болно шүү. Тэгээд Dragon Rider-тай тэгээд Seven Kingdom-ийн анхны одоо удирдагч хатан болно гэсэн зорилготой байгаа. Ягаад гэвэл Viserys том хүүхэд нь одоо Rhaenyra тэгээд хүүтэй болоогүй айгу уддаг. Тэгээд хүүтэй болоогүй удсан учраас Rhaenyra-г одоо шууг одоо хаан залгамжлагчтай одоо хатан болж одоо 7 юг Seven Kingdom-ыг бол удирдна гэсэн юм зорилготой байдаг. Тэгээд Lady Alicent Hightower гэж байгаа. За Alicent Hightower-ын хувьд бол юу байгаа? Otto Hightower-ын охин Otto Hightower бол юу? Hand of the King. Otto Hightower-ын дүрд бол Rhys Ifans гэж маш мундаг жүжигчин тоглож байгаа. Нөгөө Amazing Spider-Man дээр Lizard-д тоглодог хүмүүс мэддэг байна. Тэр жүжигчин шүү дээ. Хүмүүс хараад шууд мэдэн дээ. Хараад бол мэддэг ийм жүжигчин байгаа. Тэгээд Otto Hightower-ын хувьд бол одоо юуны Hand of the King Viserys болон Rhaeland serve хийж байгаа. Тэгээд дээрэс нь яг хиний Prince Daemon-ы хамгийн том өсөлтөгч нь хоорондоо би бинийг үздэг. Prince Daemon-ы хувьд бол хиний дүү Viserys-ийн дүү мундаг Dragon Rider мундаг тулаанч байв. Тэгээд дээрэс нь Rhaenyra мэдээж аваагах нь. Тэгээд Otto Hightower-ын хоёр бол хоорондоо амар том өсөлтдөг. Тэгээд ямар сандаа Otto Hightower Daemon Targaryen амар дургу тэгээ бүр зүтгэсээр байгаад Viserys-ээр тушаал гаргуулж бүр Daemon-ыг кортоос холлуулж явуулж бүр хүртэл да байсан юм байлээ. Team story байдаг. Тэгээ энэ хоёрын хооронд бол нэлээ юмнууд бол явнаа гэж байгаа. Ер нь бол тэгээд дараа нь болохоор Steve Toussaint гэж жүжигчин Lord Corlys Velaryon тоглож байгаа. Тэгээ House Velaryon болохоор
House Targaryen тэгээ Valyria-гаас гаралтай ийм эртний хаусуудын нэг хамгийн одоо баян юунуудын нэг хаусуудын нэг баян хүмүүсийн нэг Westeros гэдэг энэ тийм fucking энэ world-ийн хамгийн баян хүмүүс юм. Нэг тэгээд ийм Sea Snake гэдэг очтой бүр амар гар заяа. Тэгээ ерөөсөө ингээд дэлхийд даяараа аялаад үзсэн бүр юм супер баги тэгээд бүх газраар аялаад үз. Ерөөсөө Pirates of the Caribbean World-аас гараад ирсэн юм шиг амар баги байгаа. Даатны үл их юм үзсэн. Тийм. Тэгээд House Velaryon Lord тэгээ бүр Westeros-ын түүхэнд хамгийн алдартай одоо далаагаар аясан юм хүмүүсийн нэг гэж ярьдаг. Тэгээд эхнэрт нь Eve Best гэж үчин тоглож байгаа. Princess Rhaenys Velaryon гэдэг. За тэгээ Sonoya Mizuno байгаа. Нөгөө Devs гэж зураг тоглолдог, La La Land-д тоглолдог, Ex Machina-д тоглолдог, өөр юунд тоглолдог л Sonoya Mizuno ч юм. Зөндөө юм байна. Sonoya Mizuno Mysaria гэдэг одоо юунаас гаралтай, Essos-оос гаралтай эмэгтэйгэн дүр тоглож байгаа. Им бүжгэлж мүжгэлдэг. Гэхдээ хамгийн зөв юм нь болохоор Daemon Targaryen-ийн одоо талын хүн. Тэгээд бүр амар тайттай зав. Unofficial Master of Whispers гэж байгаа байхгүй юу? Одоо Varys Master of Whispers гэдэг нь шүү дээ. Master of Whispers ч өөрөө юм ямар амар тайтл үлээ, ямар амар хүн байдаг үлээ те. Бүх газарт нүдтэй чихтэй те юм байдаг шүү дээ. Мань хүн бүр unofficial зөв бүр нууцаар тийм бүр god гэсэн үг зэ. Тэгээ Mysaria гэж дүр байгаа. За тэгээд өөр бас цаашаа ингээд яг story-нд амар чухал дүрмөр гэдэг юм бол Sir Carlton Cole мол нэтрэгээ дүрүүд бол Carlton Cole биш шээ. Sorry, Carlton Cole гэдэг чинь хөлмөгч юм. Sir ямар Cole лээ? Fuck. Carlton Cole хөлмөгч нэр ороод ирлээ. Sir Harold Westerling гэнэ. Тийм Westerling энэ төр бас байгаа бас том лорд нат чинь Kingsguard-ын лорд. Ямар Cole лээ байт юм а. Тэрэн дээр нөгөө нэг Kingsguard-ын одоо нөгөө юу нөхгүй. Нөгөө юу гэдэг лээ тэр чинь. Би ямар ч нөгөө Kingsguard-ын том лорд нэдэж штэ. За. Юу гэж нөгөө Sir Barristan Selmy чинь тийм нь тэр нь байсан штэ. Нөгөө яг нөгөө Kingsguard-ийн лорд нь тийм. Тэр нь болохоор тэр нэг ямар Kristen бишээ. Тэр fucking ямар Cole лээ. Tristan Cole-члээ. Мэдгүй нэг тийм лорд нэг тийм хөрөө. Тэр мэр гарна. Тэгээд энэ story бас амар сонирхолтой байна. House of the Dragon юуны суурь байгаа байхгүй юу? Dance of Dragons-ийн суурь байгаа байхгүй юу? Dance of Dragons гэж амар story байдаг. Нөгөө Targaryen-уудын иргэний дан гэж ярьдаг Civil War хоорондоо муудалцаад хоорондоо дайм болсон. Тэгэд Dance of Dragons-аас болж House Targaryen ер нь бол одоо сүрэл нь ихсэн гэж ярьдаг. Тэрнээс болж хамаг луунууд нөхсөн, хамаг хүчтэй луунууд нөхсөн, хамаг мундаг лордууд нөхсөн зөндөө юм болсон. Тэрний эхлэл энд байхгүй юу? Энд яагаад энд вэ гэхээр Viserys өөрөө сайн хүн гэсэн шүү дээ. Гэхдээ ийм одоо fierce хүн байж чадаагүй байхгүй юу? Fierce одоо шууд шийдвэр гаргадаг, хатуу шийдвэр гаргадаг те. Ингээд ийм clear хүн байж чадаагүй. Тэрнээс болоод яасан бэ гэхээр түр хэлж шүү дээ. Rhaenyra Targaryen-ыг охино одоо ингээд нэг ус бүр ингээд хатан тий болохоор зарлцсан байсан гэ. Тэрний дараа бол хинтээ суугаад Alicent Hightower-тай сууддаг нь мөн билүү. Би тэгээ санаад байна. Тэгээд юунаас болоод хүүтэй болоод Aegon гэж нэрлэдэг юм а бас тэрийг нь. Тэгээд юутай болоод Song of Zajar би нэг яг Ice and Fire зарим нэг юм confirm их болол би бас нөгөө амар мэддэг юм шиг бодлоо ярмаар гэнэ. Тэгээд яах гэдэг вэ? Confirm гэх. Тэгээ ер нь бол ID нь яасан бэ гэхээр дахиж хүнтэй суугаад тэгээд хүүхдтэй болчтой. Тэгээд эртний хүүхдтэй болчтой. Тэгээд тэр нь Aegon. Тэгээд тэрнээс болоод ер нь асуудал болчих жоохгүй. Тэр Rhaenyra Targaryen болохоор Dragonstone-ыг өгсөн. Нөгөө нэг том одоо Targaryen Lord чинь шууд хамгийн түрүү нөгөө Dragonstone-ыг авдсан шүү дээ хаан болохоос өмнө. Хаанхуудад тэнгуүтэ Rhaenyra Dragonstone-ыг өгсөн. Тэгээд гисэн чинь Alicent Hightower-ус болохоор хин төрөөд Aegon төрөөд тэгээ Aegon-ыг хаан болох ёстой гэж үзээд тэгээ Viserys өгсөн чинь өгснийг нь Alicent Hightower шууд нуугаад заяа. Шууд нөгөө нэг King Council байгаа шүү дээ. Council дотор мэдээллийн шууд барингуудаа цаашаа явуулахгүйгээр бариад шууд Aegon-ыг хаанаас зарлуулчихдаг байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь тэрийг нь Master of Coin-члөө хинжлээ нэг нь өсөлт одоо зөрдөг байхгүй тэгэж болохгүйгээд хаан өөрөө Viserys өөрөө Rhaenyra ингээ хатан болно те залам чалгаан бол Rhaenyra бид нар мэдээлэл хүргэх хэрэгтэй гэдэг. Тэгээ Viserys нас орсон учраас Rhaenyra мэдээлэл хүргэн Rhaenyra Dragonstone байгаа. Тэгээ мэдээлэл хүргэх хэрэгтэй гэдэг хийсэн чинь тэр Tristan Cole л үү юу лээ Lord of the Kingsguard шууд очиод хоол юмцчихдэг байхгүй. Бүр шууд зөө. Шууд Alicent Hightower-ын талд орчиж байгаа байхгүй. Тэгээ шууд очиж хоолойг нэрчээд
Тэгээд тэгсэн чинь шууд ингээд High Council нь тэр чигээрээ шууд ингээд хиний талд орж байгаа. Alicent High Tower болон залуу хүү Aegon-ы талд орж байгаа байхгүй. А тэгэнгүүт тийм ч нүүр Rhaenyra чинь бөө юм болт юм байгаа шүү дээ. Хатан байх хэрэгтэй байсан. Аав энэ үхснийг өөрт нь мэддэхгүй. Дээрэс нь үхснээс араас шууд өөрөө хатан болох хэрэгтэй байсан. А тэгээд Rhaenyra-гийн талд хэм байгаа? Daemon байгаа. Тэгээ ингээд ер нь иргэний дамжиж байгаа байхгүй. Ер нь бол тэр дом. Яг тэр Dance of Dragons ч ерөөдөө нэг тийм их үү. Тэгэхээр энэ дээр яг манай сонсож байгаад бас clear мэдж байгаа юм шиг байж байгаа. Би нөгөө Fire and Blood бүтэм шиг. Тэ, ерөөдөө тийм их байхгүй. Тэгээ энэ чи бүр амар зөө fucking луу муу байлтамлаа амар зүгээр зодно. Юу болвол энэ story болвол. Тэгээд трейлер амар гоё явуулчихлээ. Трейлертэйг боцоо. Тэгээд чиний нөгөө хамгийн түрүүнд хэлдэг амар бүр cool as fuck гарчихлээ те. Амар гоё явцсан. Деталууд угаасаа хүмүүс нэлээд анзаарсан байлээ. Нөгөө Blackfire гэдэг нөгөө юу байгаа, сэлэн байгаа. Тэгээ Daemon Targaryen чинь Daemon биш хин нь нүлээ Daemon нүлөө хин нүлээ яваад нөгөө юу яадаг? House Blackfire-ыг үүсгээд нөгөө биш Golden юу лээ? Нөгөө нэг Game of Thrones дээр шууд гарч ирээд тэнийг амар аргу хөхтэй. Golden Company-г Daemon Targaryen нүлөө хин нүлээ явж байгуулдаг байхгүй. Бас тэр Blackfire гэж сэлмийг авч явж маа. Тэгэхээр бас ер нь бол одоо Song of Ice and Fire гэж нэг хэлцаалт байна шүү дээ. Тийм. 3-4 удаагийн rebellion болд юм а Blackfire чинь. House Blackfire гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ ер нь бол энэ жижиг туслах дүрүүдийн зөндөө олон каст байгаа. Эднээс бид нар зөндөө favorite дүрүүд гарч ирэх бахтай мэдгүй жүжигчд. Одоо Sir Harwin Strong гэж дүр байна. Lord Jason Lannister, Tyland Lannister, Grandmaster Melos, Sir Harold Westerling, Larys Strong, Lord Lyman Breesbury, Lord Lionel Strong энэ тэрээгээд бас зөндөө олон Kristen Cole. Тэг би Carlton Cole гэж Kristen Cole юм байна шүү дээ. Fabian Frankel гэж жүжигчин тоглохоор болсон юм байна. Энэ Kristen Cole ч тэр нөгөө юу нөхгүй юу? Юу Night биш нөгөө King's Guardian зэрэг байхгүй юу? Fucking Night. Яа нэг тиймэрхүү гоё байна. За. Араас нь мэдээлэл өгье. Нэгдүгээр Instagram дээр дагаарай. Ангуудаа уурзураас 9 гэж дагж болно шүү. Тэгээд Roster 7 гэж дагж болно. Тэгээд subscribe дарахаа мартав. Тэгээд donation их боломжтой байгаа шүү. Donation хийж дэмжих боломжтой байгаа. Donation-ийн мэдээлэл бол description хэсэг дээр байгаа шүү. Тэгээд нэмэт мэдээлэл өгөхөд болохоор 10 сарын 17-нд одоо Pop Culture Club маань явдгаараа явна. Хутлын 2-т байдаг Anjuna Book and Art Coffee Shop дээр явдгаараа явна. 10 сарын 17-нд. Тэгээд энэ удаагийн сэдв бол одоо ангуудаага зарлаж байна. Арт болон инди films гэсэн сэдвийг сонгож байгаа. За энэ дээр бол яг хуу сонгож байгаа шалтгаан бол 18-наас 24-ний хооронд Улаанбаатар олон улсын кино наадам болж байгаа. Тэгээ илүү холбож сонгосон байгаа шүү. Тэгээд эрцгээгээрээ такс наадмын хөвөрөө тэгээд уухамтай ирээрээ 3 цагаас өдөр 3 цагаас болдог ба шүү. За тэгээд юу нь болохоор дараагийн мэдээлэл нь болохоор 10 сарын 26-наас Quiz Wars маань эргэж ирнэ. 10 сарын 26-наас Quiz Wars маань эргэж ирнэ. 10 сарын 19-наас гэж ярьж байгаа байлаад 26-наас болсон байгаа шүү. Обивтэй бас ирэх хүмүүс ч маань давхцсан. Би өөрөө ч зохион байгуулах талаас бас давхцсан учраас 26 болгосон байгаа. За юм байна. Тэгээд дараагийн мэдээлэл рүүгээ орё гэж бодож чинь 73 дахь удаагийн Prime Time Emmy Awards болсон. Тэгээд за Emmy руу орохоос өмнө нэг юм асууя. Өнөөдрийн трейлерүүдээс хамгийн яг дан трейлер гэдэг талаас хамгийн гоё трейлер юу вэ? Тэгээ өнөөдрийн уран бүтээлүүдээс хамгийн түрүүнд ч явах за хамгийн үзэг хүсэлтэй байгаа нь юу вэ? Тэгээ хамгийн их үзэг хүсэлтэй нь Harder Day Fall байгаа. За. Хоёр өгсөн яг шууд үзнэ гэдэг нь. Nice. Тэгээд хамгийн гоё трейлертэй зүгээр юу аварсан гоё авчихсан. Humans. Humans брайгуу харагдсан. Nice. Би бол Spencer-ыг амар хүлээж. Spencer-ийн трейлер амар гоё байсан. Амар хүлээж байна. Тэгээ босон дээр угаасаа сэтгэлээ бас хуваалцаа явцсан дөө. За. 73 удаагийн Prime Time Emmy Awards сая 9 сарын 19-нд болоод өнгөрсөн. Тэрний талаар юу яа? Товчхон гол одоо төрлүүдийг нь ярилцъя гэж үчин. Ер нь бол гол анхаарал хандуулсан. За, хамгийн олон одоо major буюу том шагналууд хүртсэн зурлал The Crown нь. Чи Crown-д гүйтсэн үү? Гүцэг байгаа. Хэр явж байгаа? Одоо ер нь season 3 руу орох гэж За, байгаа. Crown-д даалж шүү дээ. Одоо Дианаг гонж орж ирж байгаа. Nice. Тэгээд чиний бол бүр яг гой таарах нь шүү дээ. 2 3 өдөр яана дээр зэрэг үзэх юм шүү дээ. Тэгээд Ted Lasso Apple TV Plus-ын Ted нэрээ Apple TV Plus дээр Ted Lasso алж байгаа шүү дээ.
Тэд Лассо. Тийм. Тэгээ хөлбөмбөгийн багшийн тухай story. Тэгээ бүр амар мундаг байсан. Бид нар байсан юм тий. Мэдхгүй аха. Амар сонсон байсан. Гүм шиг байна. Мэдгүй ямар ч үгүй шиг байна. Америкийн коллежийн хөлбөмбөгийн дасалжуулагч Английн хөлбөмбөгийн багийг дасалжуулахаар хөслөгддөг гинэ. Тэгээ тэрнээс гарч байгаа драма комеди. Бүр амар мундаг гэсэн. Джейсон Сюдикс энэ шагнал авсан байлаа. Тэгээ 4 шагнал авсан байна. Hacks гэдэг HBO Max-ын цуврал 3, Mayor of Easttown 3, The Queen's Gambit 2 авсан байна. HBO 6 шагнал авсан бол Netflix 10-ыг авсан байна. Netflix ер нь нэлээд мундаг явсан байна. За writing дээр шилдэг comedy цувралыг Hacks авсан, шилдэг драма цувралыг writing show The Crown авсан. Limit variety дээр болохоор variety буюу одоо янз бүрийн юмтай шоун дээр John Oliver-ийн шоу авсан. Anthology юм уу limited эсвэл телевизийн кинон дээр I May Destroy авсан. За одоо энэ дээр жишээ нь Queen's Gambit нэр дэвшсэн. WandaVision-ийн 3 эпизод нэр дэвшсэн. Найруулагч дээр нь болохоор шилдэг comedy найруулга дээр нь болохоор Hacks цуврал дээр 1 эпизод авсан байна. Шилдэг драма дээр нь The Crown цувралыг авсан байна. Шилдэг богино хэмжээний цуврал, anthology цуврал эсвэл телевизийн кино дээр болвол Queen's Gambit авсан байна. За тэгээд supporting жүжигчдийн бүрэлдэхүүнээс болохоор телевизийн богино хэмжээний цуврал, anthology эсвэл киноны туслах эмэгтэй дээр Julianne Nicholson гэж жүжигчин Mayor of Easttown-аар, эрэгтэйгээс нь Evan Peters Mayor of Easttown-аар. Энэ Mayor of Easttown бүр 4 жүжигчдийн бүрэлдэхүүнд авсан. Ягаад тэгэхээр эрэгтэй драма гол юунд нь болохоор биш. Хин аваагүй юм уу? Би хэнийг авсан гэж санаад байсан шүү дээ. What the hell? Kate Winslet эсвэл Golden Globe маа авчлаа. What the fuck? Зөв. Kate Winslet авсан байна. Эмэгтэй юугаар гол дүрээр limited дээр. Тэгээ limited дээр болохоор Evan McGregor эрэгтэй гол дүрийг авсан. Halston гэж цуурлаа. Юун дээр болохоор туслах эрэгтэй болсон эмэгтэй драма дээр болохоор Tobias Menzies ханху Филиппин дүрээр The Crown дээр тэгээд Gillian Anderson, Margaret Thatcher-ын дүрээр The Crown дээр одоо Их Британий ерөнхий сайд байсан тий. За юу болохоор драма эрэгтэй гол дүр дээр Josh O'Connor, Prince Charles ханху Charles-ын дүрээр тэгээд эмэгтэй гол дүр дээр драма дээр болохоор Queen 2 дугаар Elizabeth хатан хааны дүрээр Olivia Colman. Тэгээд драмагийн дөрвөн хэрэгтэй одоо жүжигчний үг дөрвөлэн энэ Crown авсан. За comedy туслах эрэгтэй дээр Hannah Waddingham гэж жүжигчин Ted Lasso, эрэгтэй туслах жүжигчнэр Brett Goldstein бас Ted Lasso. Ted Lasso эрэгтэй туслах хуйлын авсан comedy дээр. Тэгээд comedy-гийн гол дүрийн эмэгтэй дээр Hacks зурлаар Jean Smart, тэгээд эрэгтэйгээ гол дүрээр Jason Sudeikis. Эмэгтэй одоо comedy дөрвөн жүжигчний төрөлд 3-ыг нь Ted Lasso авсан шүү дээ. Ted Lasso зүгээр алсан шүү дээ. Jason Sudeikis бас Golden Globe авсан шүү дээ. За тэгээ програмууд дээр нь болохоор Outstanding Variety Special гэдэг дээр нь Hamilton нэр дээр авсан байгаа. Variety Special дээр болохоор Bob Burnham-ийн Inside нэр дэвшсэн. Dave Chappelle-ийн 846 нэр дэвшсэн байна бас. За тэгээ Variety Special Live дээр нь болохоор Stephen Colbert-ийн нэр дэвшсэн байна, шоу нэр дэвшсэн байна. Sketch цуврал дээр Saturday Night Live, Outstanding Variety Talk Series дээр Last Week Tonight with John Oliver, Outstanding Competition дээр RuPaul's Drag Race, Outstanding Limited or Anthology цуврал богино хэмжээний эсвэл антологи цуврал дээр The Queen's Gambit авсан. Тэгээд шилдэг драма The Crown, шилдэг comedy Ted Lasso. Ted Lasso Crown хоёрыг үзээрэй л гэж штэ ер нь Mayor of Easttown энэ гурвыг те. The Crown дууссан Ted Lasso үзлээ. Тэгээд Mayor of Easttown-ыг үз. Тэр амар гисэн. Бүр алсан гэж лээ. Яг тэр нөгөө HBO. Lovecraft Country гэсэн амар шиг. Lovecraft Country амар гэсэн. I May Destroy You амар гэсэн. Гэхдээ ер нь fucking үзэх юм амар их байна. Handmaid's Tale-аас үзчихмээр байна. Emily in Paris-аас үзчихмээр байна. Emily in Paris Marvelous Mrs. Maisel үзмээр байна. Fleabag үзмээр байна. Cobra Kai сайн байна. Cobra Kai гэхдээ тэр нөгөө Karate Kid-ийн носталжид мэддэг хүмүүст айгуу гоё гэсэн. Яг тэр нэг хайлт ихний эпизод үзсэн авахгүй. Харин тэр Cop нөгөө Karate Kid мэдээ нөгөө оригинал кино зур франчайзын нэг тийм носталжи юмнууд мэдгүй болохоор орохгүй ч магадгүй. Би бас сонирхолж байгаа.
Уул амар л ихсэн амар л үзээд. Жаанх YouTube Premium-ээр ихэлсэн шүү дээ. YouTube Red ч лээ, Premium ч лээ. Тэгээ яваагүй шүү дээ. Төлбөртэй series стриминг. За эмигийн хувьд бол нэг иймэрхүү юм болжээ. За дараагийн одоо энэ уикендээр бас гоё юм эхэлж байгаа. 10 сарын 16-наар эхэлж байгаа. DC Fandom эхэлж байгаа шүү. Тэгээ social media дээр итгэвтэй байцгаагаарай. Тэрийг хэлэх гэсэн, сануулах гэсэн. Ер нь бол Batman-ийн шинэ трейлер гарах бах. Юу ч лээ тэ өмнөх дугаараар бага юм ярьсан шүү дээ. Ийм гарах юм байна гэх. Тэр хүлээж байгаа юм бас трейлерүүдээс гадна тоглоомнууд байна. Тэгээ тоглоомны танилцуулга бас гоё гарах бах. Тэр Suicide Squad-ийн тоглоом бүр амар гоё. DC-тэй холбоотой нэлээд том байна. Тийм comic animation бүр амар олон юм байгаа. Тийм болохоор итгэвтэй ягаараа. Social media дээр, YouTube дээр ер нь итгэвтэй байгаарай. За тэгээд бас нэг гоё шин зарлаж байгаа юм болохоор 11 сарын 12-нд Disney Plus Day гэж болох юм байна. Энэ чинь 1 жилийн мөлөө 2 жилийн ойн болж байгаа. Тэгээд Disney Plus Day гэж болно. За энэгээр бол яг одоогоос саяны DC Fandom шиг бүр яг ийм юм дээр ийм зарлагдсан гэсэн юм бол байхгүй. Гэхдээ нөгөө паркуудаа танилцуулна. Shang-Chi and the Legend of the Ten Rings, Jungle Cruise хоёрын өдөр нөгөө яг одоо Disney Plus-ийн ингийн subscription дээр орж ирж байгаа юм байлээ. Тэгээ яг хөө жижиг сажиг юмнууд байгаа. Тэгээ дээрэс нь surprise trailer мэйлэр янз бүрийн юмнууд байх юм байлээ. Ер нь бол тэгэхээр бас магадгүй fucking Doctor Strange in the Multiverse of Madness-ийн teaser байх юм байлээ. Who knows те 40 сард 2-3 сард ч те. Who knows. Ганц surprise байж магадгүй. Магадгүй манд ганц хоёр surprise бол байх бах шүү. Star Wars дээр нэг surprise байх бах. MCU дээр те Marvel дээр нэг surprise байх бах. Ер нь нэг Pixar те трейлер мэйлэр бас юм байж магадгүй шүү. Star Wars ер нь нэг жинээр. Тэ ерөнхийдөө нэг тийм юм нэг ганц хоёр том юм бол гарах бах шүү. За нөгөө Star Wars-ын цувралуудаас трейлер мэйлэр биш магадгүй. Бас нөгөө зөндөө цуврал шүү. Obi-Wan байгаа. Star Wars-ын юм бол байж. Нөгөө Diego Luna-гийн цуврал байгаа те. Star Wars дээр шин зөндөө юм аа шүү. За тэгээд хоёр мэдээлэлээр ерөнхийдөө дуусгая. Эхний мэдээлэл нь болохоор Russo Brothers-ийн Agbo Pictures продюсераар нь ажилласан миний бүр хайртай уран бүтээлч Noah Hawley найруулагчаар нь ажиллаж байгаа. Тэгээд энэ Bridgerton гэдэг Netflix-ийн зурлаар супер хот болсон Regé Jean Page гэж жүжигчин гол дүрдэн тоглосон heist thriller кино Netflix дээр хийгдэж байгаа юм байна. За одоохондоо бол яг плотныхын талаар нарийн юу бол байхгүй. Гэхдээ Noah Hawley бол өөрөө зохиолын бичээд өөрөө найруулнаа гэж байгаа юм байна. Тэгээд мань хүн бол Fargo гэж зурлыг хийснээр мэдж байгаа. Тэгээд Legion-ыг хийсэн. Ер нь бол маш мундаг уран бүтээлч байгаа. Тэгээд ах トゥ Russo бол мэдээж продюсер ажиллан Netflix дээр гарна. За юм байна. Тэгэд бас Agbo Pictures-ийн сүүлд бас хийсэн кино хэм бол The Gray Man гэх кино шүү дээ. 250 сая доллар бажеттай үл юу лээ. Fucking 250 300 сая бүр амар бажеттай кино байгаа. Spy thriller кино байгаа. Ryan Gosling Ryan Gosling, Chris Evans, Ana de Armas энтертэй. За энэ болохоор дөнгөж сайхан зураг авалтанд дууссан юм байна. Тэгэд энэ бол Netflix дээр бас гарна гэж байгаа. The Gray Man. Яг энийг нөгөө подкастер яг анх мэдээлэл зарлагдаад cast mask гэж ярьж Datkov дээр амар ярьсан баггүй. Яг тэр үчи яг подкаст нэр болохоор мэдээлэл аваагүй гэж магадгүй. Ямар ч гэсэн ийм юу байгаа. Project бол зураг авалтанд дууссан юм байна шүү. За тэгээд дараагийн мэдээлэл болохоор юу байгаа. Mike Flanagan гэж одоо юу нөхөр бол одоо бүр юугаар алж штэ. Midnight Mass. Тийм ер нь бол одоо хоррор цувралууд дээр хоррор ертөнцид бол одоо бүр мундаг байна, бодоо олгож байна. Тэгээд анхудаа подкастны линкэн дээр Facebook-аас шууд орж үзлээ гэсэн. Тийм ер нь Facebook линк баг ордог шүү дээ. Анхудаа харж. Тийм яг наа чи бүр official Netflix гигдээ юм болохоор түүнээс дандаа албан ёсны мэдээллийн их сурвалж оруулдаг. Хизээч Facebook пост бол ордоггүй. Хизээч биш. Одоо өнөөдөр орлоо ингээд. Тэгэхдээ энэ бол Netflix гиг дээр бүр оржсэн official. Энэ бол official юм учраас legit юм байна. Тэгээ legit юм байна. За энэ дээр бол Mike Flanagan одоо нөө Midnight Mass яг одоо гараа явж байгаа Netflix дээр байгаа. Маш их өндөр үнэлгээ авч байгаа. Тэгээд Haunting of Hill House, Haunting of Bly Manor-ыг хийсэн хүмүүс мэдж байгаа. За тэгээд дахин хоёр project зарлагдж байгаа маань Netflix дээр. За нэг нь болохоор Edgar Allan Poe-ийн зохиол The Fall of the House of Usher гэж зохиолоос сэдвүүлсэн 8 эпизодтой limited буюу богино хэмжээний зураг хийхээр болж байгаа юм байна. За дээрэс нь Mike Flanagan-ы Intrepid Pictures хамтарч Netflix дээр The Midnight Club гэж Christopher Pike гэж хүний зохиолоос сэдвүүлсэн бас аимшиг зураг бас хийхээр болж байгаа юм байна.
За тэгэхээр бол одоо Netflix My Planet-ыг нь хоёроо салахгүй байна. Тэгээ My Planet-ыг нь угаасаа муу юм хийдэггүй гэдгийг бол одоо бүр дэндүү батлаа. Тэгээд horror mastermind-тай. Тий, horror mastermind-тай болж гин. Тэгээд мундаг сурлуудаас гадна Dr. Sleep-ийг бас найруулсан. Dr. Sleep-ийг ч үзсэн гэсэн тийм. Ямар санагдсан? Dr. Sleep амар тэгэхгүй хичээл нэг тийм сонир муу вайптай кино байсан. Horror-ын үед horror гэсэн амар тийм magical элементтэй. Амар өөр гэсэн мэт амар гоё кино. Nice. За тэгээд Mike Flanagan-ийн хувьд бол ийм байна. Тэгээд Patreon-уудаа бүгдэнд баярлалаа. Patreon-д бол нэгдэх боломжтой байгаа шүү. Манай сонсож байгаа хүмүүс маань, үздэг хүмүүс маань бүгдээрээ дэмжиж бас тэрнийхээ одоо хариуд гэх юм одоо тэрнийхээ хүрээнд гэвлэл үгүй юм болоо бас давуу тал идэлхтэй ийм боломжтой байгаа. Тэгээ энэ сараас эхлээд бол Patreon-ууд маань бүтгэгдсэн хүмүүс маань бол подкастэнд асуулт илгээх эрхтэй байгаа. За тэгээд би юу вэ? 2 тиртэй байдаг. 2 левелийн ерөнхийдөө Patreon level байгаа. За эхнийх нь бол юу байгаа? Тир 2 байгаа. Сарын 20,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. За энд бол Pop Culture Club ивентэд бол цуглалтад нэг удаа tag score хэрэгтэй, подкастэнд асуултад оруулах хэрэгтэй. Бүх видео юмнуудын ард бол credit нэр нь гарна. Нэрийн хүмүүс янз бүрээр бас өгдөг те. Видеогоор бол дараагийн 7 хоногт нь видеогоор бүр нэр нь гараад эхэлнэ. За тэгээд одоо дүрстэй контент гэсэн үг шүү дээ. Тэгээ pop quiz одоо quiz wars ивентийн алтан асуултад нэг удаа сардаа өнгө орох хэрэгтэй. Энэ бүр амар том. 5,000 бооцоотой тэмцээнд одоо өнгө орох хэрэгтэй болно гэсэн. Тэгээд ялах юм бол хэдэн зуун мянгагч ялах магадaltaй. Тэгээ шагналын сан тухайн өдрөө хэд болж цугсан самаараа $100 гэж байна. Тийм амар. Тэгснэ тэрэн дээр нэмээд киноны одоо review poll-д оролцох боломжтой болно. За энэ нь ямар учиртай вэ гэхээр бүх Patreon-ууд байгаа. Тэр аль аль хэмжээний Patreon-уудад оролцох боломжтой юм юу байдаг байгаа. Movie review poll орно. Тэр poll санал асуулга дээрээс одоо хамгийн их санал авсан киног тухайн сард нь би ревю хийх юм. Заримдаа цуурлах боломжтой. Сарын эцэст эхэнд явах юм бол цуурлах боломжтой болно. Тэгэхгүй бол нэг үзэх мэдээж хугацаа хэрэгтэй шүү дээ. Цуурлал бол. Тэгээд юу байсан ч хамаахгүй өсөөсөөгөө Patreon-ууд маань саналын өгсөн бол тэгээд ревю хийх гэсэн. Шит юм байсан ч тэгээд илүү жоохон талжмасан юм байсан ч serious юм байсан ч хууч юм шин хамаахгүй. Jackass. Тэгээд ревю хийдэг л баг та. Тэгээд Jackass гэдэг. За энэ бол тэгээд Johnny Knoxville-ийн хувьд жүжиглэл арай жоохон зураг болохгүй байсан. Тэгээд санаа нэхгүй байсан. Тэгээд энэ бол 20,000 тир 2-ын нь байгаа. Тэгээд тэр нэгийнх нь болохоор Pop Culture Club дээр нэг удаа өнгөө оролцох хэрэгтэй. Подкастын тусгай дугаарын сэдвийг сонгох хэрэгтэй. Тэр нэгэн оролцогч маань бол тэгээд подкастн дээр мэдээж асуулт илгээх хэрэгтэй. Quiz Wars дээр нэг удаа найзуудаараа буюу багаараа өнгөө оролцох хэрэгтэй. Quiz Wars бол 10,000 бооцоотой байдаг те. Pop quiz-ийн тэмцээн нь бол тэгэхээр найзуудаараа нэг удаа ирээд тэмцээнд нь өнгөө оролцох хэрэгтэй. Тэгээд ялган бол мэдээж шаналаа. Тэгээд movie review poll буюу саний хэлсэн киноны санал асуулгад оролцсон. Credit нэрэн дээр гарна. Тэгээд нэг secret merchandise-тай байгаа шүү. Тэгээ ер нь бол энэ нь 50,000-ын үнэлгээтэй байгаа. Тэгээ secret merchandise-ийг хэлэхэд ингээд зөрүүлээд энд нь бас ингээд олон юмнууд орж байгаа учраас нэг тийм амар мундаг юм бити үлээгэргээ зөвлөмөр байна. Мэдээж айл болох бид нар гоё фан те сонирхолтой юм байх мэдээж. Гэхдээ юу гэдэг гадаадын нөгөө Америкт юмд accessтэй байдаг хүмүүсийн фэнүүдтэй өгдөг гэв шиг амар god гоё фан юмнууд бас тийм хэмжээнд бас байх чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ айл болох фан, айл болох гоё, айл болох үнцэнтэй гоё юмнууд бас merchandise-д өгөхийг мэдээж хичээж байна гэдгийг ойлгоорой. За юм байгаа шүү. Тэгэхгүй бол merchandise-тэй гэдгийгсэн ч хүмүүс бас нэг хитрхи бүр нэг амар гоё юм хүлээж өгч санаа зовоод байгаа. Ийм байгаа шүү. Тэгэд бүх Patreon-ууд маань бол бас юу вэ? 11 сараас эхлээд сар болгоны одоо санал болгох бүтээлүүд те, санал болгох цуврал, санал болгох киноны лист авна. Тэгээд Netflix Prime дээр юу үзүүл зүгээр байна бас санал болгоно, листүүд санал болгож байна. Асуулт хариултуудаа явна. За иймэрхүү байгаа. Тэгээ ер нь бас нэлээд идэвхтэй авах юм боломжтой болж байгаа шүү. Тэгээд одоо 10 дугаар сард анх бүртгэгдсэн 8 Patreon-д баярлалаа. Бүгдээрийнх нь нэрийг дурдъя гэж бодож байна. Амар official те. Official хэмжээнд бүгднгийнх нь нэрийг дурдъя. За би TV-ийн листийг гаргаа тий. Tier-тэй дурднаа. Энд ч одоо Tier-ээр нь явна шүү дээ. Tier 1 2 гэж яванда нэрлэлийг өөрчилнө. Яг нэг тийм гоё фан нэртэй болгоно. Одоогондоо level 1 2 гэдэг Tier 1 2 гэдэг байгаа. Гэхдээ яванда бүр илүү гоё нэртэй болгоно гэж бодож байгаа шүү.
За тэгээд манай Patreon-ууд. За манай Patreon-ууд болохоор команд хачиж байна. За. За тэр хоёрын манай юунууд байна. Бацаахан байна. За тэгээд тэргэл маань байна. За тэгээд энэ жаргал 624. Тэгээд Эрдэнэт. За тэгээд Баясаа. За энэ 6 маань энэ 5 маань бол бүгдээрээ 10 дугаар сарын юу байгаа. Тэр хоёрын юунууд маань Patreon-ууд байна. Бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд юунд оролцоор Golden Question-д оролцоор 10 сарын 26-нд ирж. Тийм тэгээд сонирхолтой байна гэж найдаж байна. Тэгээд юун дээр болохоор тэр нэг дээр болохоор Mr. B knows nothing байгаа. За тэгээд инх сайхан байгаа. За дээрэс нь мөнхчин мөнхэ гэж бичсэн байгаа. MONGKE мөнхэ. Мэн байгаа. За тэгээд ихний одоо анхны 10 сарын маань бол 8 Patreon-д баярлалаа. Тэр хоёрын 5, тэр нэгийн 3 Patreon-д бүгдд нь баярлалаа. Тэгээд дараа саруудад бас үргэлжлүүлээрэй. Тэгээд бас дараа саруудад нэмэгдэнэ гэж найдаж байна. Зөрүүлээ бид нар бас 10 сар болж байгаа бас учир дутагдaltaй байгаа. Яг үнэндээ бол бас яг бүтэн нэг тийм гоё байлгаж чадаагүй байгаа. Одоогийн байдлаар. Гэхдээ үлдсэн хугацаанд бол гоё фан байлгана гэж найдаж байгаа. Тэгээд 11 сараас үргэлжлээд явдгаараа явна. Тэгээд бас Patreon бүртгүүлээрээ. Тэгээд заавал Patreon гэхгүйгээр зүгээр дэмжих гэх юм бол бас юу байгаа. Donation-ы мэдээлэл маань бол бас description хэсэг дээр байгаа шүү. Бас pin comment дээр байгаа. Тэгэхээр donation-аар бас бидний ажлыг дэмжих боломжтой болно. Quiz Wars-д оролцоороо, Pop Culture Club-д оролцоороо, Instagram дээр ангууд оролцоороо 9-гээ дагараа намайг Rusty Ryan 7 гээд дагараа Испани La Liga үзээрэй. Дэлхэмтэй бас La Liga үзээрэй. Тэгээ дараа 7 хоногт El Clasico болно шүү. Сонирхолтой. Ойр хэдэн жил болоогүй weird El Clasico болох. Тийм. Ийм байна. Тэгээ дараагийн дугааруудаараа уулзцгаая. Өнөөдрийн дугаараар хамт байсан Дэлэн баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр зөндөө трейлертэй фан эпизод байсан гэж найдаж байна. Ярианы сэдвч гэсэн бас дажгүй фан байсан гэж бодож байна. Тэгээ дараагийн дугаараар уулзцгаая. Бас Patreon-ууд маань асуултуудаа бас давхар идэвхтэй илгээж байгаарай. Тэгээд удахгүй. Яг энэ хүртэл сонссон хүмүүсийг л үнэлээд вал юу болгоод прайз болгоод дуусч байгаа болохоор зарим хүмүүс дундаас нь барьцтай байх. Яг нөө төгсгөлийн яриа руу ороход яг энэ үргээд хэлэхэд удахгүй амар гоё юу яан шүү. Шинэ видео channel нэ шүү. Тэгээд гоё хүнтэй хамтарсан видео channel YouTube channel нэгж байгаа. Удахгүй гоё хүнтэй хамтарна. Тэгээд гоё видеонууд хийн. Яванда маш урт хугацаанд гоё хамтарч ажиллаж айгуу гоё ингэж одоо хөгжүүлж чанартай гоё контентууд хийж явна гэж бодож байгаа. Тэгээд удахгүй зарлагдах бах. Удахгүй гэжтэй арай болоогүй. Зарлага арай болоогүй юм байна. Зүгээр ер нь байгаа шүү. Гоё юм байгаа шүү. Айгуу гоё хүнтэй хамтарч байгаа. Нэг гоё юм байгаа шүү. Тэгээд энэ хүртэл сонсон баярлалаа баяр та. Баяр та.